Эрдэс Vita Plus. Дусал бүрт дурлам. Vitafit компани бүтээгдэхүүн. Open your head, take a glass, don't be scared, I'm right here, you wanna be high. The power of Boss, the scent, the new fragrance for men. Орой минь үзэгчтэй Улаанбаатарт 21 цаг болсон байна. Энэ бол цензургүй яриа. Орой минь дүргээ танд цензургүй яриа нэвтрүүлгийн урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн танд баярлалаа. Саяхан сар шин өнгөрлөө. Өнөөдөр ч гэсэн шинийн 15-ны бэлэгцээ өдөр тохиож байгаа. Энэ өдөр бас тантай ярилцж байгаадаа олзуурхаж байна. Тэгэхээр та сар шиндээ сайхан шинэлсэн үү? Хотод шинэлвөө? Нутгаадаа явбуу? Сайхан шинэллээ. Энэ удаад би ерөнхийдөө хотоор байсан. Тийм удахгүй нутаг явна. Та нэг Завхан аймгийн Тосон Цэнгэл сумын Харьяат гэдгийг ер нь их цөөхөн хүн мэддэг баха. Би тэгж бодлоо л доо. Учир нь Дарсхватар л гэдэг одоо мэддэг үе нь бол одоо баг манай үеийнхнаас хойшоо баг мэдэхгүй болов гэж бодоод байна. Тэгэхээр хоёулаа ер нь нэлээд таны нутаг улснаас эхэлж ярилцвал ямар вэ? Би удахгүй 3 сараар нутаг явах гэж байгаа. Тэгээд ягаад ч надад асууч надад сайхан санагчлаа. Би Завхан аймгийн Тосон Цэнгэл хот гэж байхад яг тэнд төрөөд, өсөөд, 10 төгсөөд, хожим 1 жил 10 жилийн сургууль багшилсан. 19 жил одоо яг бүтэн амьдэрсэн хүн байна. За миний аав ээж бол Завхан аймгийн Цагаан Айрхан сумын уугуул хүмүүс. Тийм Цагаан Айрхан сум бол Утган дөнгөр хайрхны яг баруун бие нутаг. Миний уулсан ус угаасан ус маань бол Утган дөнгөр хайрхныг зүүн биеэс нь одоо би бол их сүрхий зүрхнээс нь гэж ярьдаг. Их авсан одоо байгаль далайн тодорхой сэлэн мөрний эдрэг голын усыг хамсаж тэр усанд шомбож өссөн юм л хөөд. Таны аав юу хийдэг байсан бэ? Жолооч байсан гэж би мэдээлэл авсан үнэн үү? Миний аавын эцэг Тэмэн сан гэж өгч уугуул хан хий хүн Луу жанжин үний хошуу нөгөө яруу найрагч Лувсан дундав ноён гэж байсан шүү дээ. Тэр хүний нутгийн тайж язгуур хүн байсан гинлээ. Их сайхан дуулдаг, айл дурагдаж, найр эхлүүлдэг. Тийм хүн байсан гинлээ. Миний аав бол 17 тоогоос нутгаас гараад аав нь 49-нд цасан шуурганд малтайгаа эндсэн гэсэн. Тэгээ хүний ганц хүү. Тэгээд нутгаас гараад зүүн байнгын нефтийн үйлдвэрийн анхны Монгол мэргэжтэй нэг болж 9 жил ажилласан. Бүр одоо галчаас нь эхлээд хамгийн өндөр зэрэглэлийн мэргэжилтэн хүртлээ 61 он хүртэл 52 оноос 9 жил ажилласан. Миний ээж аав хоёр нэг нутаг. Ээжийг нутгаас 18 таа байхад нь оргуулж авч зүүн байнд галаасааж. Миний хоёр эгч зүүн байнд төрсөн. Тэгээ би Тосонд очиж төрсөн том хүн. Та ихээс олоолаа юу? Бид 11 үлээ. 7 хүү, 4 бүсгүй. Миний ээж ойдолчин хүн байсан. Сайхан дээл ойдог. Би бас ээжигээ дагаад дээл эсгээд бас нэг удаа ойж л байл. Хэр уран бута? Гэхдээ би нэг уран юу авах вэ? Багадаа бас зураг мөрөж авах оролдог байсан. Зураг мөрөж зурдаг. Бас. Та зурдаг бас яруу найрагч мөн одоо цагаан морин жилийн хувьсгалыг хийсэн Монголын арчилсан холбоог үндэслэгч гэдгээр чинь монголчууд илүү танил л да. Тэгээд саяхан та нэг ард түмнээсээ уучлал гуйсан баг. Тэгээд саяхан юм болов уу гэд үзэхээр 2012 онд бас уучлал гуйсан баг. Энэ ямар учраас та уучлал гуйхсан юм бэ? Энэ зүгээр юу юм да. Нэг бодлын бол хон сууж байгаа юм байлгүй гэж бодож байна. Нөгөө бодлын бол миний үүрэг гэж ингэж хэлэх чинь л дээ. Яагаад тэгэхээр Монголын ардсан хувьсгалыг, ардсан хөдөлгөөнийг одоо яг зохион байгуулж гардаж хийсэн үндсэн том байгууллага бол Монголын ардсан холбоо юм байна.
Монголын ардсан холбооны суурь нь үндэс нь дэвшилт залуусын эвсэл гэж анхны одоо албан ёсны байгууллага 1989 оны залуу уран бүтээлийн зөвлөгөөний өмнө төрсөн байгуулагдсан. Энэ дандаа уран бүтээлчтэй байсан. Сэтгүүлчид, зохиолчид, баримлчид, зураачид, архитекторууд. Тэгээ бид дэвшилт залуусын эвсэл гэж байгуулж багшийн дэд оюутан намайг анхны тэргүүнээр сонгож энэ суурин дээр бид ардсан холбоо байгуулсан. Ийм учиртай. Ардчилсан холбоог байгуулсан гэдэг авторыг их булаалтах юм аа. Та бас булаалддаг уу? Би булаалддаг. Би бол яг түүхээр бол яг юу гэдэг юм одоо бид нар залуу байж, зоригтой байж, ганц би биш. Ялангуяа уран бүтээлчд олон залуучууд бол 80-аад оны дунд үеэс Горбачевын өөрчлөлт байгуулалт ил тод байдлын үеэс 84-5 оноос бол ил толд ярьдаг байсан сэдв. Нөгөө талаар систем өөрөө коммунист социалистын асар том систем өөрөө нуран унсан. Энэ системийн салшгүй бүрэлдэхүүн байсан. Хамгийн одоо зүүн талынх нь хэрэм бол Монголд байсан. Баруун талын хэрэм нь зүүн Германы нөгөө Берлиний хан гэдэг. Ингээ Берлиний хан баруун талд, зүүн талд Монголд байсан одоо коммунизмын хан үндсэндээ зэрэг нурсан юм л да. Энэ нь зүгээр миний өөрийн хувьд гэвэл би Германд оюутан байсан, зүүн Германд ч мэдээж оюутан байсны хувьд ганц би биш тэнд оюутан байсан олон залуучууд, олон аспирантууд бас юмны нааз цаадыг ойлгоцсон, нүдний ялгаа тодорхой хэмжээгээр харилцсан байсан юм дэрэг штэ. Польшч гэсэн манай одоо анхны зүтгэлтнүүд ялангуяа Баабар, Ааганбаатар арчин Польшийн бүтээгдэхүүнүүдээр их том хувь нэмэр оруулсан байдаг штэ. Та Германаас тэнд сурж байгаад хөөгцсөн гэсэн яагаад хөөгцөө? Товчхондоо би энд одоо бүр их ихтгэл өнөмшлөлтэй болж байгаа. Яагаад гэвэл архив материалаар бүх юм нотлогдсон. Би шүүхээр орсон. Тэгээ шүүхээр миний нэртөө цагаатсан. Монгол оюутны эвлүүрийн дараа сонгогдсон юм бэ. За. 1982 онд 20 настай. Тэгээд надад элчин сайдын яамд суудаг 3 дугаар наримчгийн дараа буюу нах яамнаас суудаг төлөөлөгч хүн. Тэр систем нь тийм л байсан. Тэр хүн надад үүрэг өгсөн. Та одоо эвлүүрийн дараагийн хийх үндсэн ажил бол оюутнуудыг, аспирантуудыг тагнаж чагнах хэрэгтэй. Над мэдээлж явах хэрэгтэй. Би тэрний ууштараа гэсэн. Би ийм эвлэлийн ажил мэдэхгүй. Би чадахгүй гэсэн. Тэгээд л тугдсан. Тэгэл хөгжиж юм. Гэхдээ яг намайг их соёлтой хөөсөн л дээ. Зуны амралтаар нутаг явуулчихж байгаа. Бид нар 100 болгон нутагтаа амардаг. Ялангуяа би бол одоо өдөөний хөгж болоод тэр юм уу. Аавтайгаа үргэлж тээвэртэй явах сонирхолтой. 4 настайгаас л аавгаа дагсан юм. Тэгээд яг сайхан нутагтаа ярьсан буцаад явсан чил буцаагүй. Яасан гэс таны хөөцсөн гэдэг. Яамн дээр миний нэр дээр нь сурч байсан барилгын материалын үйлдвэр яамны дээр элчин сайд яамнаас албан бичиг ирсэн. Нөхөр одоо оюутан Сүхбаатар бол зодоо хийсэн, хөлөөн хугалсан, 60 хэдэн хоногийн хичээл тасалсан гэсэн тийм баахан худлаа. Тэгээ сахилгаар хөөс үгээгдсэн. Тэгээ сахилгаар хөөс үгээ 2 дугаарт тэр хугацаанд суралцсан бүх зарлыг буцаад төлөөс үгээ. Ийм шийдвэр гаргасан. Тэгээ заргалдаад бараагүй. Би октябрийн байр хүртэл 2 сар яамны сайдын үүдийг сахисан. Цэрэн дундаг сайд байсан. Би телефон сайдын үед явсан. Тэгээд дараа нь төөрөөний хяналтад ламжаа гэдэг тэр мундаг хүнд хөрвөлөгчөж 3 жил ажилласны дараа би заасан газар ажилласан бас. Тэгээд 3 жил ажилласны дараа үндсэндээ тэр үеийн шийдвэр бол бас цагаатсан байл юм бас. Монголд ардчилсан холбоог анх байгуулахад тэр залуу уран бүтээлчдийн зөвлөгөөн дээрээс байгуулсан. Тэгээ ингэ байгуулахдаа бол одоо Дарь Сүхбаатар, Чимдийн инхээ, Амарснаа гэсэн залуучууд байгаль хамгаалагч нарын одоо холбоо байгуулах гэжсэн нь би улс төрийн холбоо болгож, мохыг болгож өөрчилсөн гэж Батүл одоо нийслэлийн засаг дарга Батүл ярьсныг Чимдийн инхээ гэдэг хүн цааж ил загтал хүртэл бичижсэн. Та тэрийг санаж байна уу? Би тэрнийг бол санахгүй байна. Зүгээр инхээ Батүл хоёр бол хувийн биш. Одоо хувьсгалын үйл хэргийн шугамар гэх юм уу? Хоорондоо нэлээд зөрчилдөг, үзэл бодол нь маргаантай байдгийг бол сайн мэднэ л дээ. Чимдийн инхээ гэдэг хүн бол гарцаа байхгүй анхны тэр одоо нэг дэвш залуусын хвшлийг байгуулсан уран бүтээлчнийг бол мөн. Тэгэхээр Батүл маань бол зөвлөгөөний төлөөлөгч байгаагүй. За зөвлөгөөний төлөөлөгч гэдэг залуучууд бол
дандаа уран бүтээлчтэй байсан. Эннээс өмнө би зөвхөн уучлаарай нэгэн түүх ярьж байгаа учраас 88 онд би Башин дэд орсон. 87 онд 3 жил ажиллачаад Монгол Ардын онцлогийн төв орооны хянан шалах ороон дараа ламжуу гэдэг хүний шийдвэрээр би дотооддоо өргөжлөөс суралцахаар болсон. Гадаад явах боломжгүй одоо ингээд танай ажиллагаанд төгсөөд ирсэн. 87 онд манай ажиллагаанд төгсөөд ирсэн юм л да. Тэгээд би тэгтээ 3 жил алдсан. Тэгээд намайг политехникийн дээд сургуулийн дулааны процессын автоматтай ингээд 2 дугаар курсээс оруулсан. Төгсөөд ирсэн байгаа шүү дээ манайх. Тэгээд би 2 дугаар курст орж байгаа. Тэгээд 5 жилээр төгснө 91 онд төгсгөөд байдаг. Нэг ганц жил хожиж сургууль байдаг юм бол хайгаад байсан чинь Башин дэдийн физик анги 4 жилээр төгсдөг. Тэгээ хөөсөл царайгаар дээслийн хорон мороогоор нь хөөсөлтөй өргөдлөөж гүйсээр хагаад 88 оны хавар 3 сарын 20-нд Башин дээд шилжиж ирсэн. Тэгээ шилжиж ирээд Башин дээд бас баахан одоо нэр хүндтэй миний л одоо төдийгүй Монголын хүндэлдэг сайхан хүмүүсийг оюутнуудад өөрж авч ирж зохион байгуулалтад лекц уншуулдаг. Одоо оюутнуудын нүдийг л нээх гэдэг юм уу да аминда. Тэгээ нийгмийн идэвхтэй тийм л дунд сургууль байхасаа л сургалтын зүйлийн дарга байсан. Тийм түүхт байсан, оюутан байсан. Жишээлбэл Чойл Овсонжоо багш нарын агуу хүмүүсийг урьж ирж лекц уншуулдаг байлаа. Тэгээ оюутнууд нийгмийг өөрчлөхгүй нь бол тодорхой болцсон л да. Манайхан оюутнууд бол болоогүй байсны нэг үлэгт. Тэр оюутнууд өөрчлөлтөөрөө уран бүтээлч хөдөлгдөг юм болоод гэж сүүлд нь гэж бодсон юм байна. Тэгээ 88 оны Сөүлийн Олимпиас 3 дугаар курст ордог намар чинь Монголд алтан намар гэж байдаг. 3 төгсчход сангиачход явдаг байхгүй. Нэг дараа нь төгсч л учраас. Алтан намарт явж байсан Боцомбын сангиачход манайхан манжин дээр ажиллаж байсан. Миний хоолоо өвдөд. Би нэг тосонгийн хүүхэд болооч тийм юм уу? Ер нь Монгол хүүхдүүд бүгд байсан доо. Нэг удаа жилд 2 удаа айхтар өвдөд 7 хоногор баг дэмэртлээ халуурдаг. Тийм байсан. Тэгээ харамсалтай нь халуураад юунаас өргөдөд ирэхгүй сангиачхугаас. Тэгээ гэртээ ганцаараа дээш хараад тавьчихсан нэг мөн өрхөн жижиг юм зурагттай. Тэрнээс өнгөтөө. Тэгээ тэрийг үзсэн Сөүлийн Олимп болохтой холбогдуулж сонирхолтой нэвтрүүлэг гарсан. За. Одоо Солонгосын түүхийн талаар. Солонгосын Кванжогийн бослог, оюутны бослог, Солонгосын арчлал, Пак Чон Хэ энэ төр. Тэгээл дэмий элдвийн бодоод явж байгаа. Үгүй энэ оюутнууд нэрээ нийгмийг хөдөлгөх юм болов. Тэр яг хөтөд нийгмийн хөдөлгөх 88 он ч одоо ганц бий биш шүү дээ. Нийгмээрээ л үндсэндээ орог тиймэрхүү байсан л да. Тэгээд л догдлоод бушуухан аж ахуй дуусгахыг хүлээж байгаа л баг хичээл зогссон эхний өдөр л Башин дээдийн утга цогцлын нэгдэл гишүүнээр ийсэн. Би шүлэг мүлэг бичдэг гэж хагаад. Нэгэндээ бол миний яруу нагч хаашаарсан баг. Би нэг хүн шүлэгчл юм байна. Тэгээд миний ээж л шүлэг унсгасан чинь шүлэг авахаа би одоо сонин хиймээр байна. Юу сонин? Чөлөө сонин гэж юм гарах. Оюутны одоо энэ дэр болгоё. Юу сонин дэмий имрээд байгаа юм чи шүлгээл уншгаад манайхан ч бас. Ингээд яг хөтө нөхдөг ятгасаар гад хамгийн анхны цагийн төлөвж чөлөө тэвэл 88 онд Нацгөлөржийн төс өдөр гаргасан. 11 сарын 17 өдөр. Тэгээд өрөө гагцхуу наран хэвэр үлдэм бай. Дэ Нацгөлөрж. Тэгээд 3 дугаар гараад байж ятлаа. Нах юмнаас хүн ирээд төв орооны даалгавар хаа гэсэн ингээд. Тэр сонин хаана хэвлүүлдэг вэ? Тэр их хөвгөлтэй бичгийн цаасан дээр ингээд маш чангаар бичгийн машинаар маш чанга цохиод ингээд ихэ бэлдэж байгаа. Чанга цогтох нь хувилах гэдэг. Тэгээ Башин дээдийн намын орон дарга Батшиг гэдэг хүний мэдлэл ганцхан ксерокс машин байлаа. Одоогоор Canon гэдэг шүү дээ. Тэгээд Батшиг багшийг панаалцаагаад тэрүүгээр нь хэвлдэг болцсон. Бичгийн машин хэнийх хэлээр төмөт байгаа багш юм шиг. Одоо нь актив төмөт байгаа мундаг сайхан багш шүү дээ. Монгол бичгийн Монгол хэлний. Тэгээд төмөт байгаа багшаас гуйж бичгийн машин аваад тэгээд Батшиг багш директор Отхон сүрэн багшигаа одоо үнэмшүүлж яаж манай багшийн дэс бидийг хавтахад дамждаг. Эхний дугаар нь 500, хоёр дахь нь 1000, гурав дахь нь 2000 шиг хэвлээд нэг төгрөгөөр зардаг. Тэгэд үнэн сонин 35 мөнгө байсан гэж. Манай сонин нэг төгрөгөөр зардаг. Зүгээр нөгөө ксрогтсон сонин шүү дээ тийм. Тэгээ ашигтай. Гараар зурцсан заяа. Тэгээ миний хармаад ингээд 500, 1000 төгрөг ингээд ороод ирнэ шүү дээ. Эрхлэгч юм чинь. Тэгээ манай мөн редакц редакцтай. За. Тэгээ сонины зөвлөлтөө. Хинхээ ажиллах уу? Одоо хүүхдийн зохиолч оюун модмын сунд манай нарийн бичгийн дарга энэ сэтгүүлч Таштам Ариодагийн за яруу найрагч бүрийн бүх бот тэр манайд тэнгэрт явчлаа. За яруу найрагч Бацэцэг Од гэрэл Бачаргалын. За. Ингээ манай редакц. Тэгээ сүрэнгийн бүрнэ гэдээ бас яруу найрагч тэр зураач нь бас нэг залуу зураач байсан.
Ингээд бид нар ч мөр редакцтай, нэртэй, эрхлэгчтэй. Редакцийн хурал муралтай бас сүртэй л байж байгаа 3 дугаараар хаагдсан байхгүй. Тэгээд оюутнууд ер нь хөдөлгөх юм шиг болоод. Тэгээд 89 оны 4 сард оюутны шуулган гэж болсон. Монголын оюутны 2 дугаар шуулган гэж. Тэр яг хөө зүгээр нэг өгүүлэхэд ер нь одоо нам засаг бол тэр үед оюутнуудыг уран бүтээлчдийг ер нь одоо ил байдлаар тандыг гэсэн ийм зорилгоор байгуулсан юм байна л. Намар нь болдог залуучууд зүудгэн ч 2 дахь нь байхгүй. 14 жилийн дараа 75 онд болсон юм байна анхны. Оюутны шуулган дээр би нөгөө мө хаагдсан нөгөө мө салбар одоо хоёр ихтэй сонин шиг юм ингээ бариад үг хэлж байгаа. Тэгээс балхааж байгаа намын төрөө улс төрийн намын төрөө үзэл судлах гэсэн нэрмж гэнэ. Балхааж байгаа оюутны шуулганы өдөртөө сууж байгаа шүү дээ. Оюутны шуулганы. Тэгээ балхааж байгаа ингэж яагаад энийг юу одоо багшийн дээдийн оюутны байтах Монголын оюутны чөлөөтэй болгоно. Асуулт авахгүй юу? Тэгсэн балхааж байгаа. За энэ оюутан Сүхбаатарын өсөлтийн хариуг одоохон дор нөхч зогсож энэ дээр гэдэг л. За гэдгсэн чинь за оюутнуудаа Монгол улс валют гэдэг юмар цаасыг гадаадаар авдаг юм аа. Гадаадаас авдаг юм аа. Цаас үүдүүлдэг та бүхэн мэднэ. Валют гэдэг юм хэцүү. Манад ховроо. Тэгэхээр одоо шинээр сонин гарах боломж байхгүй эдийн засгийн хувьд. Залуучууд үүний сониндоо та нар нэг булан оюутан гэж булан байлгаж болно шүү дээ. Ингээд шийдчих оюутнуудаа гэдэг. Ийм маягаар л юм явчихсан. Та оюутнууд харамсалтай сайн хөдөлж өгөөгүй. Манай багшин дэд оюутнууд биднийг дуурайгаад Монгол улсын их сургууль Эрдэнэгүй сонин гаргаад. Одоо манай Ширчингийн Сүхбаатар сэтгүүлч. Ширчингийн Сүхбаатар маань эрхлэгч нь болоод. За. Тий. Тэгж л байл. Тэгээд 89 он болж байгаа. Юу намар болж байгаа. Намар хичээл суглаад байсан чинь залуу хэмжээст улсын хөдөлгөөн зөвлөгөө болно гэдэг. Монгол даяар маш их хөдөлгөөн болсон. Тэрнийг өгтөж урлаг соёлын эвлэл холбоодын 7 хоногийн үйл ажиллагаа хийсэн. Энэ хотын эвлэлээр дугуй заал гэж. Эдрийн стан гэж байсан да. Тэгээд 7 хоног гэсэн. Эхнийх нь зохиолчдын эвлэлээр хийсэн. Зохиолчдын эвлэлийн харамсалтай нь маш сул болсон. Бараг л одоо коммунизм нам засаг магтан дуулсан маягийн. Тэн дээр ихтэй хэдэн мундаг зохиолч бас үг хэлсэн. Нэгэн тийм одоо системийг сөрсөн. Тэр хэн байсан гэхээр Чанан галсан, Сэнгийн Эрдэнэ тийм ээ. Тэгээд Наким ах. Тэгээд Тангадын галсан миний санаж байгаа. Тэгээд эмэгтэй зохиолчдоос оюун ихч, яруу наригч, оюун нарын улсууд. Тэгээд явсаар хагаад хамгийн сүүлд киноныхоор 7 дахь нь болсон. Тэрний өмнө архитектурын эвлэл, хөгжмийн зохиолчдын эвлэл ингээл яваад шүү дээ. Хамгийн сүүлд киноны эвлэл болсон чинь киноныхон чих содон гоё хийлээ. Тэр хооронд бид нар чинь тэнд бүгдээр нь оролцоод яваад байдаг. Бүгдээр нь оролцоод үгээ хэлээл одоо өстой нэрээ дуртай үгээл хамаагүй ярина шүү дээ. Дамдны Сүхбаатар одоо богдлоо малаагүй морсууд алсан гэж одоо бас түүх мөр сонсцсон. Та тэгжилсэн юм уу? Отхны бүрэг үз түүхчээс би өөрөө судлаад. Би ч нөгөө тугдж ирч чад бас энэ жуулч муучин цагаа ажилласан шүү дээ. Герман Оросыг орчуулагчаар. Тэгэж явахад нөгөө Монголын түүхийг ямар хэмжээ судлах шаардлага гарахгүй. Тэгээд Улаанбаатарын түүх гэж явж байтал Дамдны Сүхбаатар яригдаад Дамдны Сүхбаатар яаж өгсөн. Тэгээ бүрэг батаа болсон. Тэгээ бүрэг батаа болжаад Отхны бүрэг үз юм байлаа шүү дээ. Түүх судлаач. Тэгээ каноны эвлэлийнхэн төгсгөлийг их мундаг хийлээ. 10 жүжигчин 10 ах ингээд бөөгийн хувц өмсөд. За. Тэгээ бөөлөд зайрынгийн хувц өмсөд. За. Бөөлөд. Тэгээ айл ингээл сэр монголчуудаа сэр гэл нөгөө юугаан үтэл. Ингэргэнүүдэл. Оо бид нар чинь зөв хөөрцөд идчихлээ. Ястай сэрээгээд өгнөл гэсэн чинь. Арай хураа гэсэнгүй. Хураа мураагаа эхлэх гээд байгаа юм чинь. Оо зарим нь бас хураа мураагаа эхлэх гэж юм. Юу нөхөмсөө сэргэжлээ шүү дээ үндэсний. Тийм дээ 89 он. Сэргэжлээ шүү дээ. Тэгээд тэндээс тэрний өмнө бид нар чинь нөгөө залуучдын хвшлээ байгуулсан. Дандаа уран бүтээлчд. Тэгээд тэн дээр мань одоо дараагийн нөхдөл мань ирж хамгийн түрүү амарсан найрсан. Амарсан найз надтай уулзаад. Тэгээд чиний ярьж байгаа энэ юм хэрвээ бүтэлтэй болох юм бол миний ард 50 залуу байгаа шүү гэсэн. 50 залуу. Надад ч зүгээр сайхан надад явж байгаа юм. Яагаад гэвэл яг нэг үнэ гэхэд би хүний нэр хэлмээргүй байна. Миний одоо хамгийн ойрын нөхдүүд яг ингээл бараг л хөтлөөд явж байгаа л хаадаа татаад эргээд харахад ботчихно. Нийгэм их ч нэг айгаад чарахгүй шүү дээ. Юу намсхийн эсрэг юу. Тэгээ ганцаараа шахуу явж исэн. Ганцаараа ч биш яадаг тийм. Тэгээд 10 нуран бүтээч нөхөд мөн байлаа шүү дээ. Би нэрээр нь олон гэж болно. Одоо архитектор Нямсуран, архитектор Алтан Сүх тийм ээ. За одоо тэгэл каноны одоо Солонго тийм ээ. Каноны Наран Туяа тэгэл
Олон сайхан бол. Хоёрхан эмэгтэй байсан. Нэг нь хүчин бүжгийн сургуулийн багш хүн байсан. Нэг нь тэр Нарант киноны. Тэгэл явах та. Тэгэл тэрний дараа залуу хүмүүсийн зөвлөгөө эхэлсэн чинь надад төлөөлөгч чи юу гэдэг вэ? Мандат. Төвхгүй байхад нэг талаар зөвлөдөө. Багшийн дэд утга зүйн нэгдлээс нэг л хүн төлөөлөгч орох хэрэгтэй. Тэр нь сунд утга зүйн нэгдлийн эрхлэгч. Даштам төгсөө явуулсан. Манай оюун модын сунд хөөгтөн зохиолч. Тэгээ сунд албасаар орж байгаа автоматар би орж чаддаг. Тэгсэн миний нөхөд 20-од уран бүтээсэл очоод эхлэхийн өглөө наран гэрэл дараа тэр эвлийн туран дараа наран гэрэл гоо тэр бүгдээрээ мандаттай 50 гэж ороод би зохион байгуулсан л дээ. Ингээд нэг үзээд. Пэр гэж ороод бид мандатаа тавилаа. Үгүй яасан бэ залуучтай одоо чи эхэллээ юу ярьж байгаа юм бэ? Хүн багшин дэд оюутан Сүхбаатарыг төлөвч явуулахгүй бид нар одоо тавилаа. Тийм байхгүй эднийхээс ч хүн орж байгаа зайл уу явцгаа гэсэн чинь тавиад яг гаргасан чинь за тэгвэл наран гэрэл тэр өөрийнхөө мандат над зөөж өгөөд ингээд төлөвлөгчөөр орж. Тэгээ наран гэрэл гэдэг мандаттай орсон юм уу? За. Тийм үү байлаа. Тэгээ яг та бид нар тэр орон чинь одоо манай сэтгүүлч төр мөнгө зураач орхон тийм ээ. Одоо нэг хин хүртэл явж байлаа шүү дээ. Орох мангас. Мөнгө сайхан. Юу ярьж байгаа юм маш сонин хүмүүс биш үү? Нэр нь ерөөсөө гардгүй. Тийм бай. Жинхэнэ гал дунд инкнээс нь одоо тэр гал дундор явж ирсэн. Тэгээ бид нар юу ярих вэ? Бүгдийг ингээд тохирцсон. Чи тэр сэдвээр, би энэ сэдвээр нэг хүн 7 минутаар өгчээсэн. Их одоо бид нар анханасаа ярьж байгаа нэлийн чөлөөтэй болгосон. Тэргүүлэгчгүй хийнэ гэдэг. Одоо хингээд даваад оржгээд сэтгүүлч байлаа шүү дээ. Тий. Одоо лам болцсон мөн үү? Биш. Биш үү? Өөр. Тэл даваад орж. Залууч түн сонд байсан. Бурхан болцсон. Одоо Баян Улгийн аль соён мэлээ Монгол хүнэлтэй их сайхан сэтгүүлч байсан. Тэр хамгийн анх үг хэлж 3 сони юм болж байна энд. Нэг тэргүүлэгчүү болж байна тийм ээ. Хоёрт илтгэлгүй болж байна. Гуравт юу ч хүлээд их сонин урал болох нь энэ. Тэгээ зөрөө зохион байгуулалт чөлөөтэй нэг талаар бараг чөлөөтэй мөртлөө цаанаа хяналттай орхисон юм байл. Тэгээ харамстай нь бидний видео, аудио бүх хүрчлэг бүтэн хийсэн байдаг. Зориуд. Юу ярьж जैन те. Одоо нэг скетийн төрөгдлийн үн шиг хин юу донгосох нь тэрнийг нягтлаад тэгээд судлаад тэгээд дараа нь магадгүй одоо яахчтай байсан бид мэдэхгүй байл. Тэгсэн энэний учир нь бол хожим би Нах яамны архиваас олж авсан. 1987 он социалист орнуудын Нах яамны байгууллагын орлогч сайдны нууц зөвлөгөө Будапешт төлөв болсон байдаг. Монголд. Тэн дээрээс улс орн болгон залуучуудаа уран бүтээлчтэй тэгээд одоо элдв толгой юм ярьдаг ийм одоо эсрэг сэтгэдэг юм оюутнууд юм усуудыг зохион байгуулалтаар хурал зөвлөгөө хийж тийм ээ. Ингээд таган чаг тандаа. Тэгээд тэрний дараа ер нь юу гараа. Тэгээд тэр үед ер нь систем ер нь гангачлаа гэдэг нь 87 онд мэдсэн байсан байна. Тагнуудын шугамаараа. Америк юу хийжсэн те баруун юу хийжсэн. Voice America юу хийжсэн тэр үүдийг мэдсэн юм байна л да. Тийм л юм бас. За тэгээд тэн дээр юу болов? Наваа маш товчхон ярих гэж. Тий, товчхон хүмүүс харамсалтай нэг мартдаг юм байна. Цаг хугацаа өөрөө маш их юм эдгээд юм байна. Айхтар сав юм, цаг хугацаа бол. Тэгээд тэнд яг хамгийн сайн бөгөөд хамгийн муу мэддгээр би өөрийгөө л ярьсан дээр баг. Одоо би бусдыг яриад явах. Тэгээд яг нэгэн төлөөс болоод авсан юу ярин нэг гэдгсэн бидний донд мэдээлэгч явж ирсэн юм байна л л. Тэгж угаасаа явсан юм байна л. 3 хүний нэгэн мэдээлэгч гээд биеийн лүү харсан гэдэг чинь төрийн 3 өндөр. Тэр шиг баг. Тэгээд герман ч гэсэн яг миний дэргэд байсан нөхөл манайгаа мэдээж байсан юм байна лээ. Тэр тийм систем тийм байсан харамсалтай. Тийм учраас манай улс чинь бас мэдээлэгчээ зарлаагүй нэг талаар зөв болсон гэдэг ба шүү дээ. Чехэд Германд бол одоо зарлаад маш олон зуун хүн, мянган хүн амиа орсон шүү дээ. Яг хажуу хөрш айлынхаа нэг эхнэр нөхрөө хүртэл тийм хүнд юмнууд байсан. Тэгээ яг бид нар өгөө хэлцгээсэн Базар агчаагаа сайхан жүжигчин залуу одоо ингээд уран бүтээлдээ орсон байна. Базар агчаа жүжигчин Питер Ховлцсон. За. Базар агч миний нэр өгөөд ерөөсөө үг хэлүүлэх нь тодорхой болсон л да. Миний нэр өнгөрөөд яваад байсан. Тэгээ би аминдаа нэг сөрхий хурцыг нэлэх гээд байгаа юм байлгүй дээ одоо л. Та өмнөх цуглаанууд дээр нэг хурц байсан учраас хэлүүлэхгүй л байсан юм байна л да. Тийм байх. Тэгээ Базар агч Питер Ховлцсон. За миний үг чинь 2 минут үг чинь 7 минут байгаа шүү дээ нэг хүн. 2 минут л үг хэлж байгаа. Тэгэл үг хэлэх төлөөлөгч олон байгаа учраас би үлдсэн цагаа бос хүмүүстэй үлдээл яриад хэлж байгаа. За. Tagad 630 төлөөлөгч байсан тэр чинь. Тийм олон хүн бүгд өгөлмөр байдаг. Манай Баатар найруулагч одоо
олон сайхан хүмүүс, олон сайхан хэлжсэн. Тэгэл би ерөөсөө яг анж байгаа л зөөл гарсан. Бэлгүүгээ бэлдсэн байсан юм бичээд. Тэгээ гартаа Марксийн ном гарч ирсэн. Биш нэг Марксыг бас нэг ихээр нөөцсөн германд байсан болохоор. Тэгээ Маркс ингэж хэлж байгаа гэж Марксыгаа нэг магтаж өгөөд Ленин багш ингэж хэлж байгааг нэг магтаж өгөөд жишээ нь Ленин үгснийг төр гэдэг бол ард түмний бүтээл байдаг юм аа. Ард түмнтэйгээ ард түмний төлөө гэж төр байдаг гэсэн үг байдаг Ленин. Ленин бүх юмнаас муу байгаагүй мэн л. Гуравт нь би Горбачёв шиг татсан. Жолпот улсын одоо агуух Горбачёв. Би бол дарга гэдэг нэг дург үе те. Горбачёв ингэж хэлжээ. Өөрчлөн байгуулалт хийхэд бидэнд алдах юм бий юу? Бий. Гэхдээ алдахаас айгаад юу ч хийхгүй зогсчих явдал бол хамгийн аимшигтай алдаа юм шүү гэж Горбачёв хэлжээ. За ингээд би одоо үгүй хэлээ. Би чи эндний хажуугаар гарч байгаа их тонгоож монгоож ёсож мосож байгаа тэгэлээ шүү дээ. Энэ төлөөлөгчдөө яг энэ өөртөө л одоо анхаарал хандуулах гэдэг байна. Ямар хөөе намайг анхаараа хэлдэг ш. Тэгэл нэг нөхөр тонголзоод байдаг. Нэг үглээ тонголзоод байдаг. Тэгээд энд дээр гарч байгаа үгүй хэлсэн төсгөлд нь яг би бидний хоорондын хамтарсан шийдвэр асуучаас улс төрийн төвчөө огцрох хэрэгтэй гэж хэлсэн. Бүх юмныхаа нөгөө юу болох Төгсгөлд үү? Одоо зангилаа болгож. Үнэхээр одоо өөрчлөлт байгуулалтыг дэмжиж хий гэж байгаа бол дээрээсээ дэмжих хэрэгтэй. Хамгийн том дэмжлэг бол улс төрийн төвчөө огцрох хэрэгтэй. Тэгээ хилэнгууд танхимд юу болсон? Танхим ерөөсөө нөгөө ялаа насгад дуулдмаар гэж үгээд шүү. Чив чимээг ууснаа л бүр уцад зүйлд нэг хэлж байсан. Аадар шаагах шиг нийтийн талбай тассан гэж. Гүр төлөөлөгч байсан. Гүр азар. Тий. Тэгээ завсарласан. Баталгаанаар намсраагаа, алтан гэрэлгаа, балхаажгаа гурав. Нөгөө зөвлөгөөний чинь бас ерөнхийд нь өдөртөө сууж байгаа байхгүй. Гэхдээ зэрэгтэл дунд. Голын юм зайтай асуудал. Намсраагаа дууцсан. Намайг амарсна хэн бид гурав элүүдэж бид гурав орох явж байсан. Бид гурав. Тэгээ скватер гэдэг тэгээд бид гурав дуудаад. Яваад ч мөрөн дээр алгадаад залуучууд зөв өөрчлөлт Монголд танаар л их хэвээр гэжсэн. Тэгэнгүүт нь зөрүүлээд тантай дууд уулзсан шүү. Хэзээ уулзж болох вэ? Тэгээд цагнаа тохироод тэгээд одоо анх удаа энэ цаалд байшинд орж тэр том хүний өрөөнд уулзж илаа шүү дээ. Тэгээд та гурав очсон уу? Үгүй. Хин очсон? Миний мэдхий надтай хам цагаан дарын төвч очсон юм. Тэгээ би чинь шилэп хүмүүстэй шилэп яг одоо ширээн дээр нурдаас наргал тавьж ягаад намсраагаа өтрөөдөө саарсан ус юм. Тэгээ би чинь бас сүртэй юм ярьсан. Намсраагаа ерөөсөө онц их хурлаа хуралдуулаад бид нар шаардаад байдаг. Энэ ардсан холбоо байгуулагдсны дараах үйл дөнгөж байгуулагдал. Тэгсэн дүрм яриад болдог урдаас. Манай нам дүрмтэй, дүрмээр хараа одоо 4 жид нэг гэж байгаа. Онц их хурлаж юм байхгүй гоц. Тэр нь би одоо нэг мундаг нүүдэлчний соёлтой удамтай болж байгаа юм яаж байгаа. Гэхдээ дүрм яах вэ? Би таньдаг нэг сони юм ярэ. Малчин хүн дүрмтэй вэ? Малаа 3 хоногт нэг удаа яригна гэж. 2 хоног шуурах шуурыг, тийм ээ? Цасан шуургатай. Дүрмээ орсон чи 3 хоноод харна гэдэг. Хаях уу? Нийгмийн шуурга болж байна намсраагаа. Нийгмийн шуурга болж байна. Тэгэхээр надад дүрмч нь үүсдэхгүй. Нийгмээ даах хэвээр. Онц хурлаа хийх хэвээр. Гэж зүтгэе шаардаад байсан. Миний шаардлага ш ардсан холбооны шаардлага байсан. Тэгээд онц хурл болсон да. 90 оны хувьсгал амжилтанд хүрсэн. Гэхдээ одоо ингээд 25 жил, 26 жилийн дараа эргээд харахад энэ бол одоо бидний хүссэн хүлээсэн тэр арчил биш байсан гэж та нөхдөөс ингээд ярихаар их сонирхолтой, сонин санагдсан л да. Одоо ёстой миний нөгөө нэг 2 удаа уушлуулсан чи яг энэтэй холбоотой. Би бол өөрийгөө үүрэгтэй гэж боддог. Яагаад үүрэгтэй гэж боддог гэхээр би энэ ямар ч байсан эр хүний хувьд гэдэг юм уу, Монголын ард түмний хүүхдийн хувьд 3 удаа тангараг өргөсөн байдаг. Би Хэлийн зэрэг тангараг өргөсөн. 89 оны 12 сарын 7-ны шөнө одоо анхны 13 гэгдэж үлдсэн, түүхэнд ингэж үлдсэн 13 нөхрийг би өөрөө тангараа зохиож би өөрийн гараар байж уншиж өөрөө дагуулж тангараг өргөсөн. Бүгд борон гараа зүрхэндээ барьцгаа. Намайг дагаад уншиг. Монгол улсын иргэн тэрний тэр би дагаад уншиг. Ингэж ингэхдээ тусгай тогтнол эрхчлөө Монголын ард түмний эрх шиг төлөө зүтгэнэ. Энэ тангараасаа няцах юм бол хамгийн хатуу цэрлийг өгдөг үлдэнэ гэж. Тэгээ гар усгаас сурцгаасан. Энэ 2 дахь тангараг. 3 дахь нь би онцгойд сашилсан онцгой тангараг өргөсөн. Тэгээ тангарагыг бол хотлоо өргөдөг байх гэж боддог. Тангарагыг бол өргөсөн л бол даах ёстой гэж боддог. Тэгэхээр би нөхөд маань бол бас зарим нь
тангараа нятсан гэж хэлэх гээд байна. Манай сосор урамч гэсэн олон удаа хэлдэг шүү дээ. Болохоо байлаа, манай ардчлан болохоо байлаа, манайхан болохоо байлаа. Тэгээ яагаад гэвэл бид нар юм за эхлүүлчихэд гэж хэлвэл одоо ард түмний өмнө бас томорсон болчих байлгүй. Эхлүүлээд биш юм. Би бас их залуудаа хэлж ирсэн. Бид нар бол энэ их том давлгааны дээр хөвсөн зомгол юм гэж. Жинхэнэ эрдэнэ нь бол одоо уулын энэ давлгааг үүсгдэг бидэрт түлдэг тэр одоо жинхэнэ эрдэнэ нь бол энэ ёроод байж байгаа юм л да альва юмчнал далайн гүндээ байж байгаа. Тэр нь бол одоо оюун ухаан юм. Ард түмний төрийн уламжлал ёс юм гэж байгаа юм л. Бид бол яг одоо мандал дээр нагаж хамгийн түрүүнд олон дарагдсан зомоолууд юм байл л да. Тэрүүгээрээ түрээ барьж одоо бид төрийн өндөр алба шургалж болохгүй. Төрийн өндөр албанд хэрвээ одоо сонгуулаар юм уу итгэлээр очисон бол тангарахтаа үнэнч байх хэрэгтэй. Гэсэн ийм шаардлагууд байна л да. Бидний анхны тавьж байсан хамгийн энгийн жишээг би хэлье. Хамгийн энгийн. Тусгай хангамж. Улаан номер. Өнөөдөр үнэхээр миний нөхөд тусгай хангамжд байна уу? Байна. Өнөөдөр улаан номер байтугай ер нь бурхан минь ямар номер унж, алтан номер унж байгаа юм шүү. Тийм ээ. Алтан утас барьж байгаа тийм ээ. Гэтэл нөхөд маань бизнес хийлүү. Тийм ээ. Зарим хүмүүс шиг ганцхан хийлүү. Тасралтгүй төрд ажиллаж чаад. Тэгээд төрөөс төсөн тэр өмтөн гэж ард түмэн бүгд л мэдчихэж шít. Хэн хэн болсон, хэн байсан. Тэг хүн ерөөсөө хэн байснаа мартах ёсгүй гэж. Ерөөсөө мартчихлаа. Тийм учраас бид нар бол өнөөдөр 25 жил хүний нэг үе юм да. Нэг үе өнгөрлөө. Бид одоо энэ өндөрлөгөөс буух ёстой. Энийний төлөө уушлах гуйх ёстой. Энэ тэмцлээ үргэлжлүүлэх ёстой. Хэн яах ёстой гэдгийг ард түмэн шийдээд өгнө гэсэн. Та ер нь өмнө ч гэсэн энэ уучлалыг гуйсан байсан. Гэхдээ ер нь бас нөгөө сонсогдох үе, сонсогдохгүй үе гэж байдаг юм шиг байна л да. Саяны таны хэлсэн үг бол одоо Жудагт Монгол хөтөлбөрөөн дээр тэр уулзалтан дээр хэлсэн үг бол хүмүүстээ хүрсэн байна. Тийм учраас хоёулаа тэр үгийг нэг тавиад үзэгчдтэй сануулах үүднээс тэгэд ярилцаад явъя. Ардчлал анархизм болсон. Энийг би тайлбаргүй ингэж хэлчихье. Ардчлал американизм болсон. Америкийн тавиулууд дээрүүд манжийн тавиул дараа нь Большевик Оросын тавиул одоо Америкийн тавиул Монгол улсын төрд зайлжээ. Энэ хөөрхийн амтыг Тэнгэр өөрөө бидэнтэйг хамт зайлуулах болно. За ингээд энэ сайхан чуулганд төрийн албан агчид би зориуд оролцож байгаа юм. Маргааш намайг ажлаа салгахад хэн ч хөрөхгүй. Агуух Монгол төцөн хөрөхгүй. Жижигхэн Дарск Баатар хэзээ ч хөрөхгүй. Нэгдмэл нэг зоргоор агуух Дандны Сүхбаатарын хэлснээр бид нэгэн зүгт зориглон хөдлөөс мэдхгүй чадахгүй хэмээх явдал огтгүй болж Сэнгэлийн мандат төрхий дангаас бидний хэн зориг мэдэн ташаагүй юм болохыг би өөрөө батлна гэж Дандны Сүхбаатар хэлсэн юм аа. За энэ үгийг хэлсэн. Энэ үгийг хэлснийхаа дараа бол та одоо энэ өнөөдөр энэ Монголын арчилсан холбоог үндэслэгчийн хувьд энэ хувьсгалыг хийсэн хүмүүс бол одоо их буруу хийсэн. Энэ эдийг би дагуулж ирсэн юм а. Энэ бол миний хийсэн буруу ажил шүү. Тэгээ би ингээд ард түмнээсээ уучлал гуйя гэж та хэлсэн. Энэ заавал ингэж хэлэх шаардлага байсан юм уу? Та тэр хүмүүст өөрсдөд нь очиод хэлчих болоогүй юм. Хангалттай хэлсэн л дээ. Авдгүй. Ахгүй байх нь янз янзын байгаа бах. Нөгөөд нь бол зарим нь бол жилд ч уулзах байсан шүү дээ. Одоо надтай бидэнтэй уулзах байгаа юм чинь ард түмэнтэй их уулздгүй байлгүй дээ. Тэгээ бид ийм болно гэж юусоо яваагүй маа. Бидний одоо 26 жилийн өмнөх хэлсэн үг яг саяхан шиг тодорой байж байгаа. Хуучраг байгаа, зурагч хуучраг байгаа, үг хуучраг байгаа. Сонирч чарлаагүй одоо бол. Тэгэхээр би тэр үлээж яах гэж тангараа өрдөг юм бэ? Тоглоом өрөөсөө гэж. Бид нар яг социализм үеийн бүтээгдэхүүн баатарчуудын тангаргаж өргөж байлаа. Пионерын тангаргаж өргөж байлаа. Эвэл дэсгээр бас нэг сөрхөө үг байдаг байлаа. Тэр бол анги асуудал. Нэгэнт одоо систем өөрчлөгдсөн. Систем өөрчлөлт бид оролцсон.
орцод ухамсартай оролцсон гэж би бол ингэж боддог. Тийм учраас миний эцэг бол боловсрол багтаач гэсэн их ухаантай хүн байсан. Их одоо цүлх гэдэг дээ. Их амьдралын ухаантай, их ноён нуруутай. Намайг миний хөө төрийн албыг 40 гарч ээж ташдгийг бинлээ шүү. Дээд тэгж ярьдаг байсан юм а гэж хэлдэг сургадаг тийм хүн байсан. Тэгээд 40 гартлаа төрийн албанд очиагүй ажиллаагүй л дээ. Би бас албанд өргөж ирсэн юм а. Ямсран засгийн газарт шадар сайд өргөж байлаа, боловсролын сайд өргөж байлаа. Наран цэцэн засгийн газарт бүр 3 ч сайд өргөж ирсэн юм. Тэгээд та өөрөө татгалцсан. Нэгд би өөрөө татгалцсан. Хоёртоос нөхөд маань сайхан татгалзуулаад өгсөн. Товчхон дагт. За одоо бол бид нар яах ёстой гэдгийг ярмаар байгаа юм яас. Болоод өнгөрсөн юмыг бол ард түмэд ерөнхийд нь мэдж байгаа. Мартахсан бол залуу үнэхээр одоо уучлаарай огт мэдээгүй байгаа бол энийг мэдээд авахд амархан. Өнөөдөр одоо YouTube дээр байдаг юм уу 20-30 жилийн өмнөх сонин хэвлэлийн хуудсан дээр бүгд байж байгаа. Видео хайснууч байж байгаа. Тэгэхээр бид нар одоо цаашаа яах вэ гэхээр ярмаар байгаа. Өнөөдөр Монгол улс бол ийм байх учиргүй байгаа юм л да. Сая бол би толомор хүмүүст хэлдэг картын бараанд орон алдлаа гэж. 90-ад оны ихэр картын бараанд бид нар байсан. Тэр үед картын барааны үед Монголыг нөгөө 2008 оны олимпиар бид нар нэг айхтар юмны ард нэг өндөөж ирлээ шүү дээ. 7 сарын 1-ний ард. Тэрэн шиг 92 онд Барселоны олимпиас хүрл медаль авч манай намжлын баяр сайхан буудлагаар манай мөнх хоёр бас хүрл медаль авч нэг тэнэлгэж байсан шүү дээ. Энийг монголчууд бас мартаж болохгүй юм байна. Тэгээ 7 сарын 1 гэдэг юм давтагдмаар байна. Би нэг бол зориуд ярмаар байна. Яг л энэ жилийн сонгуул дахиад ард түмнийг хөлөхтөл зарим нэгэн хүмүүс, зарим нэгэн хүчин хамсаж юм уу одоо зориг бодлоготойгоор тэгэх юм бол 7 сарын 1-нд давтагдах вэ гэж би үнэхээр имэж байгаа. 8 оны 7 сарын 1-ийг хизээш мартаж болохгүй. Монголын түүхэнд үеийн үед энэ бол аимшигтай хард толб. Жирийн 5 залуу буудсан. Тийм ээ? Нэг залуу аимшигтайгаар одоо гал тамаа алдсан. Тэр дунд би бас явлаа. Намайг дандаа би гэж яриад байна гэж үзэгчд маань өршөөнө үстэй. Би өөрийнхөө тухай ярьж байгаа учраас би өөрийгөө гайгуусаа мэдэх байх гэж бодож байна. Удлаа оны ярьсан бол дороо баригдана. Одоо гэрч би тэр үед замын цагдаад ажиллаж байсан. Замын цагдаагийн нөгөө үнэмлэх болгодог. Хэн дорж үлээд нэг залуу байсан. Тэр сүүл өөрөө надад ирж хэлж байсан. Бүгд дуулга юм цагдаагийн ч дарга зэрэг мэддэхгүй шүү дээ. Тэгээд тэр юм чинь одоо би дундуур нь орж уг нь бол нартай байхад тараах гэж үзсэн. Араар нь тойроод цагдаа нарт хэлээд би Тарисбаатар байна гэж ороод тэгээ хэн удирдах гэж нэгэд. Бүгд дуулахтай хар шилтээрс таныг хэн дарга юм хэн зэрэг. Тэг ямар ч байсан удирдах байгаа болтой хоёр нөхдөд уулзсан. Царийн сайн танигдаг. Бид нар байна гэсэн. За би энэ дунд оръё. Та нар намайг хэлэнгүүт цагдаагаа татаарай. Би залуучдыг цааш нь татъя. Тэгэхэд одоо хувьсгалт намын хуучин байр, нөгөө цагаан байр, Улаанбаатар чөтгөөлийн дунд байсан Starex машин цонхон чараагүй байсан. Тэр машин шатсан шүү дээ. Starex машин байсан. Үзэгч мэдж байгаа. Тэгээд залуучуудыг цааш нь хуурайлаад буцаагаад залуучуудаа би ардсан холбооны Тарисбаатар зорилж байгаа. Одоо санах баатар олон залуучууд. Цагдаа нарыг дарамт нэж буцаагаад. Ингээ байж ил тэр араас нөгөө тэн дотор чинь бас нэг утхан хүмүүс шүү дээ явдаг юм байна л да. Араас л залуучууд давуулаад чолоо ороод ирсэн. Тэгэл намайг цохоо алдаал төрүүчийн цагдааг цохоод эхэлж байгаа байхгүй юу. Тэр л өөрөө ирэхгүй байдлаас юм. Би харин сүүлдээ хоёр талын шуурхан донд баг өөрөө нь нухуулах шахсан шүү дээ. Тэгээд болтож гараад. Тэгээд бүрэнхий уучлаа. Тэгээд хяналтаас гарчлаа. Тэгжээтэл Женко тулг Сусар урм хоёр сонгуулиас дөнгөж ирж гэнэ гэд Баянгороос. Их сургуулийн артлын нэг цайны газар цай угаа сууж гэнэ гэд. Тэгээд бид нар холбогдоод тэгээ хоошо зол үргээс төвчтэй хамт. Одоо манай өдрийн сонд байсан. Өдрийн сонд байсан. Зохиолч. Зол өр дүүгээ дагуулад хоошо алхаж явхад яг их сургуулийн чоосонтой нэгдүгээр байрны хажуугаар алхаж явхад яг битэрийн хажууд сум туссан шүү дээ. Араас. Нартай байхад уу? Гүү яг бүрэнхий болж дөнгөж бүрэнхий болж байсан. Тэгээ золоо бол бүр ингэ чичирчээсэн шүү дээ. Ямар амар юм бэ дарахаа гэдэг. Гэхдээ битрийгээрээ буудаагүй байлгүй дээ тэнсэн сум байл. Тийм эрт бууны сум явсан байх нэ. Бүрэнхий болж байсан. Шүн бууд тушаал авсан гэдэг шүү дээ. Бүрэнхий болж байсан. Би бол сайн санаж байна. Ямар ч байсан та саранхгүй болоо гэсэн. Тэгээ битрийг хоошоо алхаж явахад пампан гэж дуурч гисэн юм ямар ч байсан. Би одоо бодохдоо нөгөө юу байгаа гэж бодсон байхгүй зүгээр нэг сургуулийн сум
зөвөр одоо хийн сүм энтэл байх гэж бодож байсан байхгүй. Тэгэхэд яг бид тэр одоо гэрч золоогоос сууж болно. Яг сум. Сургуулийн сум уу байлдааны сум уу? Байдны сүм дээр тусна шүү дээ. Та өмнө нь хувьсгалд оролцож явсан хүн өмнөх нөхцөл байдлыг мэднэ 88, 89, 87 оныг. Тэгэхээр одоогийн байгаа энэ нөхцөл байдал энэ хөрөс шороо нэг л биш нэг л юмд бэлтгэгдээд байгаа юм шиг танд санагдахгүй байна уу? Надад үнэхээр санагдах батхаа мэдрэгдэж байна. Би нэг мэдрэмтгий дээч биш. Ер нь ард түмэнч мэдэрч байгаа. Ард түмний ам ер нь мөрийдсэн байгаа ш. Би бас нөхтэйгөө нэг өгүүлэхэд бас ханилж яваад нөхрөө гэж. Гэтэ тэргүй бидний нэр түүхэнд сайнаар ч муугар ч үргэж хамт орсогдно. Бидний нэр. Одоо анхны хэдгээд нэг нэр вэ ш тодорхой. Гэтэ тэргүй. Харамсалтай жинхэнэ арчлагчид, жинхэнэ тэмцэгчдийн нэр үлдэхгүй байх магадлал байдаг байхгүй. Яг сайхан ингэж орчхоод за би одоо жүжигчин жүжигээ хийлээ. Би зураачин зураг хийлээ. Гэт ингэ явцсан маш олон сайхан залуу шүү дээ. Бас энэ дунд үнэн сэтгэлээ тэмцэж хаад маш олон залуучууд янз бүрийн байдлаар амиа алдчихсан. Ядуурч, архинд орж, даарч, магадгүй энэ тэнд одоо бэртэж гэмтэж тийм ээ. Одоо шинэ цогц сайханд бол асар их хамсдаг. Цогц сайхан бол жинхэнэ баатар байхгүй. Улсын баатар цол хэрвээ арчлагчдад өгөх байсан бол цогц сайханд өгөхтэй байсан гэж би л тэгж боддог. Цогц сайхан бол ажлаараа гайхамшиг байлаа шүү дээ. Зоригтой байлаа. Цогц сайхныг гомдоосон шүү дээ, тийм ээ. Гомдоосон баг. Гомдоосон баг. Цогц сайхан сүйд очоод би бас нэг 2-3 уулзж уулзсан нөгөө юм архаа байдсан нөгөө би айгүй сони юм хөөцсөн хүнд байх үед нь тэгт бол уйлдаг л байсан. Гэтэ их зоригтой уйлдаг байсан. Гоншгонч биш. Цогц сайхан одоо надад харагдал байна л да. Тэгээд би ерөөсөө үхийгээд өгсөн шүү дээ. Би юм баймааргүй байна. Тэгээд энэ шиг одоо энэ улсуудыг мартаж болохгүй. 7 сарын нэг нь давтагдаж болохгүй. Эзэд нь байгаа шүү дээ өнөөдөр. Хин ямар тушаалыг даваад хин яатсан гэдэг нь байж байгаа шүү дээ. Яагаад энэ улсыг хэрэг нэхэж болдгоо юм? Тэр хүмүүсийн амь тийм одоо хямд юм уу? Монголд нэг өнчин гიშгч үнтэй шүү дээ. Хүн байдаг. Тэгэд ямар олон хүүхэд одоо би онцгойд 2 жил ажиллаж байсан. Би тэр үед бол хүнд байдаг ч байсан надад бол нэг талаар бол хариуцлагатай сэтгэлд ойр байдаг байсан. Би энэ хүн талбанд үнэн голоос зүтгэж шүү гэж бархалтай байдаг байсан. Ганц би биш 4,000 албаа гэж 4,000 бол сайхан санагддаг байсан. Тэгэхэд одоо яг зөвхөн усан гэхэд л зөвөр золгүй байдлаар 100 хэдүүлээ жил болгон өнгөрч байна. Дандаа залуучууд хөгтөд. Галд одоо наад захын л одоо энэ хариуцлагагүй дээрээ хариуцлагагүй бол доор ангидаг байхгүй. Гэхдээ дээр тэр өмнөг хулгайлвал гишүүн сайд болдог. 10,000 хулгайлвал 10 жил авдаг. Тийм биз дээ. Чи бодит амьдрал шүү дээ. Ийм юмыг бид нар хүсээгүй шүү дээ. Иймийг ард түмэн хийгээд гэж биднийг урд өргөөгүй шүү дээ. Нуруунд дээр гаргаж гიშгэж төрд гаргаагүй шүү дээ. Бидний ард түмний нуруунд дээр толгойд гიშгэж төрд гарчлаа шүү дээ. Тийм ээ. Тэгэхээр нэг удаа хүн бол бас нэг уушлах байх хэрэгтэй. Бурууга хүлээх хэрэгтэй. Нөгөө талаар би нөхтийгөө бас ухаарах байх гэж бас одоо итгэл мөгтгүү гэдэг шүү дээ. Хамгийн сүүлд мөгтөг гэдэг юм. Би бол мөгтгүү гэж боддог. Итгэл бол эзэж мөгтөг. Биднийг харж шүү дээ ард түмэн. Ухаарах уу? Харин ухаарах уу гэдэг л байна л да. Асуудал тэндээ л байна. Тэгэхээр энэний цаанууд нэг аюул байна. Би ч бас 50 гарчлаа. Миний үндсэн сургууль, үндсэн ном бол бас би физикийн оюутан хүн. Бас багасх ном уншсан. Над зөвлөдөр маш том эрдэмтэд бий. Маш том одоо нөхөд бий. Энэ дэлхий өөрөө тэр корпорациудын засаглал гэж. Корпорат крати гэж иймд орчод байгаа. Америк хүртэл энэ мэдэлд орсон. Тэгээ өчүүхэн Монгол одоо энэ мэдэлд орчод шин. Тэгээ ийм юм руу орж байгаа. Тэгээд төр чургуулсан улсууд бол тэнгэр өөрөө ашраагаад өгнө л гэж хэлээд байгаа шүү дээ. Мэдхгүй дээ биш мэдэн бодлоод оруулаад байгаа юм шүү. Мэдхгүй байх нь юус байхгүй. Энд ч одоо бүгд эмнэлгийн үйлдвэр орж төрд ордог байлгүй. Тэ. Чимдийн инхээ гэж хүн бий. Бас л та нартай мөр зэрэгцэж явсан. Одоо энэ арчлын авторуудын нэг. Энэ хүн нэг телевизийн нэвтрүүлэгт орохдоо ийм хэцүү үг хэлсэн байдаг. Би тэрийг энд авчирсан л та. Тэгээд найруулагч эфирт өгчихдөө. Шудраг эх орончид шудраг ёсыг тогтооё гэсэн хүмүүсээ хамгийн түрүүн ад үзээд эхэлсэн. Оронд нь хинтээ хамгийн их найзалж эхэлсэн бэхээр Америкийн улс төрчид
хятадын одоо манайд уул уурхайн үйл ажиллагаа оруулахаар орж ирсэн бизнесмэнүүдтэй найзлаад гэсэн. Энэ хэдэн Тэднээс мөнгө авдаг юм байна л да. Энэ хэдэн оноос гэсэн үг. За Америкээс одоо мөнгө авдаг нь би шулуухан хэлье. Америкийн одоо нууц албадаас мөнгө авч ийн одоо арчлын үйл ажиллагааг одоо юу цааш нь гүнзгийрүүлж эхэлсэн нь бол 90 оноос. Би бүр яг тодорхой мэдж байгаагаа хэлж байна. Энэ. Хятадын бизнесмэнүүдтэй ойрт дотносож эхэлсэн 96 7 оны үеэс. Тэгээд тэд нар яг Америкууд нь одоо арчлыг юу гэж одоо мөнгө өгдөг. Одоо зээл тусламж өгдөг. Тэр 100 мянган долларын зээл ороод ирлэхэд 50 мянгаар нөгөө ажлын хийсэн болцоход 50 мянган өөрөө хармаалаад үлддэг. Энэ хэр үнний ортой вэ? Эхлээд Америкчуудынхад атганд орсон. Энэ тодорхой хэмжээгээр ортой. Би хэллээ шүү дээ. Америкчууд өөрсдөө Америкийн төрийн хүртэл өнөөдөр тэр корпорацийн засаглал гэдэг нөхдүүд барьж шүү дээ. Нарийн дээр Америкийн ардчлал хүртэл хүнд байдал ямар нэг хэмжээгээр орцсон гэж өөрсдөө яриад байгаа шүү дээ. Тийм ээ? Барууны ардчлал мохордолд орчлоо. Америкийн мохордолд орчлоо. Тэгээ энэ дайн байлдаан хийдэг энэ үндэстнүүдийг хооронд хагаралтуулдаг. За тэгээд шуналтай албан тушаал нэр хүнд авилгал мөнгөнд шуналтай эдэн шуналтай улсуудыг олж тавьдаг. Энэ социализмын хүртэл байсан юм шүү дээ. Бид нар одоо Польшийн солидарност тэгээд Балтийн 3 орны улсууд манай ард соолны урлагаар 90 оны хавар эрцгэсэн юм л да. Тэгээд тэр үеийн одоо хамгийн нууц баримтыг КГБ-ийн нууц баримтыг бид авчир үзүүлж ирсэн. Тэр дотор Монгол, Болгар, Мэтийн гэж байгаа. Ийм орнуудад тухайн одоо орон нутагтаа гэж байгаа. Хамгийн нэр хүнд муутай. Тэгсэн мөртлөө шуналтай. Нэр хүнд албан тушаалд. Ийм хүмүүсийг зориуд олж дээш нь гаргаж яа гэж байгаа. Ойлгож байна уу? Ийм заавар. Тийм ээ? Яг энэ заавар бас байна шүү дээ. Хаач байна. Тэгэхээр Хятадын нөлөө, Америкийн нөлөө, Оросын нөлөөг нь аливаа улсад байх ёстой байдаг баг. Тэр улсынхаа бодлогоор. Монгол улс тэрэнд дархлаатай байх хэрэгтэй байхгүй юу? Тэр нөлөөнд орохгүй хүн төрд орох хэрэгтэй. Тэр нөлөөнд оруулах гэдэгт нь ордгоо. Ордгоо байжгаад хамаагүй алуулдаг байдаг юм уу тийм ээ? Одоо яадаг байдаг. Энэ Монголын жишээ зөндөө биш шүү дээ. Ялангуяа Богдоонт Монгол улсын үед бол тэр шинэ дөнгөж 11 онд манжаас хамт салсан Хятадын одоо бодлогыг эсэргүүцсэн олон сайхан төрийн томчууд одоо жил дараалан бүгдээрээ тэнгэрт явсан шүү дээ. Зарим нь дунд голд одоо ташуураар цохиулж, зарим нь хор ууж, сүүлд нь Хатанбаатар масарчиг хүртэл зүгээр мөрөөрөө би хөдөө амьдрий гэж яхад гарцсан байхад нүртэ очиж бас хордуулсан байдаг шүү дээ. Дамжны скватерыг бол хордуулсан. Гэхдээ хэмбэглэр элгүүлж ирэнчнэ. Чимөр одоо нотлогдсон шүү дээ. Ирэнчнэ гэдэг хүн бол одоо үнэхээр аюултай одоо дайсан харамстай 37 онд өөрөө нөгөө тэр машинда бас өөрөө ингээд. Өөрөө бас тэр машинд орж бас орсон үхсэн хүн билээ шүү дээ тийм ээ. Та хэдийн нэр ингээд давхцаад байдаг 21 оны хувьсгалчдын нэр одоо энэ 90 оны хувьсгалчдын нэр хоорондоо давхцаад жаах шиг хувь тавилан нь бас давхцаад даах шиг санагддаг шүү дээ. Тань тэгж боддог. Оросоор бол Ирония Сүлби гэж монголоор бол хувь зайны даажинч гэж нэрлэдэг. Бидний нэр чинь одоо дотроо их сонь штэ бас. Нэг гэгээтэй талаас нь харах юм бол одоо шин Дорложийн баасан гэдэг. Манай баасан тамиг. За юу. Сосровын цогц сайхан гэж байгаа. Манай цогц сайхныг. Сүхбаатарын амарснаа гэж байгаа. Манай амарснаа. Тийм ээ. Ингээд одоо анхны 13 гэж байгаа нөхд мөн хүртэл дотроо бас сонин юм хүүгийн нэрүүд ингээд холбогдсон. Энэ бол бас тохиолдол болгон зайлшгүй тохиолдол гэж Хегелийн философийн нэг категори байдаг юм л да. Тэгэхээр түүхэл их сонин. Түүхэл зүгээр би ингэж бодод юм. Физикийн шилдэг ухаан ч гэсэн тодорхой хэмжээнд нотолцсон байдаг. Хоёр нь ардын үгэнч байдаг. Хүн бол захиалгатай төрдөг гэж байна. Хулгайч бол хулгайчаараа төрдөг. Баатар бол баатараараа төрдөг. Багш багшаараа төрдөг. Гайхамшигтай одоо гудамжны цэвэрлэгч, цэцэрлэгч бол яг тэргүүрийн төрдөг. Гайхамшигтай тээврийн жолооч бол жолоочны төрдөг байхгүй. Жолоодогч бас төрдөг байхгүй. Тэгэхээр тохиолдлын жолоодогч завсрын нэг нөхөр гараад ирэх юм бол улс үндэстэг самардаг байхгүй юм бол. Тэгэхээр л ард түмэн сонгуул хийхдээ жолоодогчоо танд сонгож юмар байгаа. Жолоодогч бол ерөөсөө бүх төвшөнд биш шүү дээ. Гэр бүлийг авч явдаг жолоодогч байна. Баг баригадыг авч явдаг, сумыг авч явдаг тийм ээ. Хошуугаа авч явдаг, аймгийг авч явдаг, улсыг авч явдаг. Энэ жолоодогч танигддаг юм л да. Маш амархан шүү дээ. Жолоодогч удмаар нэг тань чинь. Удмаар нь. За эднийхэн бол ястай
мөн ч нуруутай болсон шүү гэж ярьдаг шүү дээ Монгол. Тэгдэг. Тий. За тэгээд хүүхэд байхасаа танигдсан хүн бол хүн болох байгаасаа гэж. Хүүхэд байхдаа хэн байсан хүн яг тэргээрэл болдог ерөөс. Хүүхэд байхдаа үнэхээр манлайлагч байсан бол тэргээрэл болдог. Хүүхэд байхдаа нусан бурандаг байсан бол нусан бурандагаар л байдаг байхгүй. Хүүхэд байхдаа онц сурдаг байх бол бас өөр. Бас их сонин. Хүүхэд байхдаа муу сурдаг. Тэгсэн мөртлөө амьдралын гайхалтай ухаантай хүн байдаг шүү дээ. Тий. Амьдралаа сайхан авчдаг, гэр бүлээ сайхан авчдаг. Онц сураад ахаад яадаг нэг нөхөр яг амьдрал дээр гасан чинь архинд ороод живчдэг ийм зөндөл байдаг шүү дээ. Манлайлагч худлаа яриад манлайлаад байх уу, зөв яриад манлайлаад байх уу гэдгийг одоо бас ялгах хэрэгтэй болсон юм шиг байна. Ард түмэн одоо ялгадаг болцсон байна лээ. 25 жил бол бас хангалттай хугацаа шүү дээ. Бүхэл бүтний хүний үе шүү дээ. Гэхдээ танд амар санагдахгүй нөө. 25 жилийн өмнө хийсэн хувьсгал чинь одоо яг жинхэнэ утгаасаа гажицсан. Өнөөдөр амьдрал ямар байгааг билээхнээ харж шít. Гэтэл өнөөдөр дахиад ардчлалд итгэх итгэл байхгүй болчихлоо шít. Та нарт одоо яаж идэх юм хүмүүс? Би бол нэг нөгөөлөхөд дахиад итгээд өгөөсэй гэж гоморг байна. Тийм нүүр байхгүй. Надлаа. Би зүгээр намайг одоо юу гэдэг юм. За энэ 26 жил, 27 жил би бол 84 оноос ярих гэдэг юм л да өөрийгөө. 84 он туугдна гэдэг бол чанга байсан шүү. 3 жил миний аав над нүүр өгөмдөг. 3 жил. 3 жилийн дараа Төв орооны хянан шалгахын цагаат талын бичиг аваад очиход 3 жилийн дараа намайг дуудаж өмсөж ирсэн. Энэ их л том шийтгэл байдаг. Тэгээд бид нар бол одоо ард түмэн таньдсан хэн гэдгийг. Тэгээд манайхны гаргасан нэг аимшигтай алдаа бол бас цүнх хөрдөг баахан залуучуудыг бий болгосон. Цүнх хөрдөг. Утлынхаа нүдээсээ үдэж өгж гүйж хагаад тэгээд нэг юу ч мэдэхгүй нусааг дэд сайд агентлагийн дарга, тийм аймгийн дарга, дүүргийн дарга. 96 онд манай нэг нөхөр дүүргийн дарга сонгогдоод бүр бахардаж уйлж исэн юмдаг. Би тэрэнд их сэжгэлсэн. Ямар аимшигтай албан тушаал дуртай юм чинь юу болж байна гэж. Бүр бахардаад ихэр татаад. Би сонгогчлоо штэ гэж. Тэгэд бол надад бол хэцүү санагдчихсэн. Тийм юм шургалдаг. Тийг хаах хэцүү л дээ. Хүнийг таних ч бас хэцүү юм байна лээ. Тэр нь яах. Тэгээ бид одоо цаашаа яах вэ гэдгийг ярмаар байгаа. Энэ улс бол тэргүй тэнгэр заяатай гэж мохор сүшиг биш шүү. Бид бол өндийн өө. Ард түмэн таньдсан. Ард түмний үдэдэд аваад явах аавын хүү өсөж байгаа байх. Өсөж явах ёстой. Монгол бол өндийн. Энэ жижигхэн гинүү энэ агуу түүхтэй Монгол. Жинхэнэ Батулгын ярьдаг нэг 3 сайхан үг гэдэг шүү дээ. Агуу 3 өгөөдөл байна гэж. Нэг нь агуу түүх байна. Төр төсний 2000 жилийн цаанаас ярих. 2200 300 жилээс ярина. Агуу их газар шороо баялаг байна. Тийм ээ? Газар шороо баялагын Малта намт хэлжлээ. Агуу их Монгол ген байна. Чадвар байна Монгол хүний. Монгол хүн яагаад өнөөдөр спортоор урлагаар дэлхийд дийлж байна? Яагаад оюунаар дийлж байна, тийм ээ? Шатар, тийм ээ? Оюуны спортуудаар. Одоо дэлхийн аврах хүүхдүүд бол зөндөө гараад ирсэн. Одоо байдаг юм шиг бид. Жуудо яаж чинь, бокс яаж чинь, чөлөөт яаж чинь, буудлага яаж чинь, сур яаж, номсом яаж. Тэр бид төрөө авч чадж ирсэн болсон. Тэр төр зүтгэх ёстой жинхэнэ төрийн хар хүмүүсээ л гаргаж ирэх хэрэгтэй. Нам дамжсан улсуудыг биш. Чингис хаанаас хойш дандаа л ургалтын түүх юм шүү Монголын төрийн түүх гэж. Ер нь бол ноён урваач нохоо шарваач гэж айхтар үгүй л дээ. Гэтэ ноён болон урддаг юм л да. Гэтэ Монголын түүхэд нэг гайхалтай юм байдаг. Хизээш монголчууд хаана алж байгаагүй. Ноёноо хийгүтгэж байгаагүй. Монголчууд. Жишээ нь зарим үндэстнүүд бол одоо эзэн хаана үр хүүхэдтэй нь цэцэг цэврүү шиг огттой нь бөөнөр нь буудж ялаа шүү дээ. Тэр аимшигтай одоо авсгалаа үед. Монголчууд бол тийм гайхамшигтай төрийн хүндэгт гардаг байхгүй. Энийг буруу ашиглаж ерөөсөө болохгүй. Тэгэхээр бид нар 89-90 оны хувьсгалаар бол нэг 3 юм олж авсан юм аа уул нь бол. Нэгд нь бид нар бол тусгай тогтнол олж авсан. Би бол Монголын тусгай тогтнолын төлөө л явж исэн хүүхэд юм байна л. Би өөрийгөө тэгж л боддог. Нуталч чадна. Над өөр ашиг сонирхол байгаагүй. Монгол улс тусгаар байх хэрэгтэй гэдэг л. Өмчийн эрх гэдэг юм олж авсан. Тэгээд чөлөө сэтгэлийг олж авсан. Өмчийн эрх нь буруугаар ашигласан.
төрийн мэдэлд байвал зөх зүйлийг бүгдийг нь өвчлөө хийсэн. Гадны заавраар. Тэгэхэд Польш ямар гайхамшигтай вэ? Унгар ямар гайхамшигтай вэ? Тийм ээ? Чех ямар гайхамшигтай вэ? Тийм ээ? Хөдөө аж ахуй, тийм ээ? Манайхаар бол мал аж ахуй эднийгээ бол өвчлөөд жинхэнэ төрд байх хэвээр юмнуудаа бол аваад үлдчих чадсан. Тэрүүгээр өнөөдөр хэд ч нь яваад байна шүү дээ. За алдсан юм байна. Сая хэлдэг өмч өвөлд алдсан. Хүний нөөцийн бодлогод алдсан. Хуучин мэд боловсон хүчний бодлого гэдэг байсан. Тэг карьерийн систем гэдэг юм байл шүү дээ. Тийм ээ? Бригадийн дарга хийж чадсан үнийг сум нэгдлийн дарга болгодог. Сум нэгдлийн дарга хийж чадсан үнийг дахиад өөр 2 3 сумыг өөдөнд татуулдаг. Тэгээд дээш нь явуулдаг. Үйлдвэр авч явж чадсан үнийг, модны үйлдвэр авч явж чадсан үнийг модны ой модны аж үйлдвэрийн яамны орлого сайдаар тавьдаг. Сайдаар нь тавьдаг. Ийм байлаа шүү дээ. Одоо зүгээр нэг нөхөр нам дагаж гүйж байгаа, цүнх хөрж гүйж байгаа л тэгэл сайд болчих шүү дээ. За боловсон хүчний бодлого алдсан. Үндэсний үзэл ухамсар алдагдсан. Сэргсэн л гэдэг. Яг суур нь алдагдсан байхгүй. Ягаад гэвэл нөгөө дархлаагаа цад тавьчихаар гадны соёлын хөсгөл орж ирээд солонгосын тийм ээ барууны тийм ээ одоо залуучууд бандрыг харалт шодоосон одоо ингээд тийм сонин одоо нэг юм ч байж болдгоо л хэдэлтэй үндэстэн болгон өөрийн амжтай байх хэрэгтэй. Тэр нутагт тэр солонгос тэр нутагт ба шүү дээ тийм хувцас өмсөх ёстой. Энд бол өөр бид нар бол дөрвөн үлрэлтэй тийм ээ эмзэг хөрстэй эрстэс агаартай өдөртөл хөдөлгөөн солигдож яадаг ийм сонин үндэстэй шүү дээ. Монголын төр гэж байхаа болсон, төрийн бодлого гэж бүр байхгүй болсон юм шиг л санагддгийн тэр. Төрийн бодлого бол бий. Бэлэн бодлого байна. Чингисийн үеэс, хүннүү гүрний үеэс өнөөдрийн хүртэл. Тэгээд саяхныг батал чой болсонгаар хүртэл дамжижсэн бодлого. Энэ бодлого нь байна. Бодлогот нь алга. Энэ бодлогыг бариад өгдөг бодлогот нь алга байхгүй. Хэлээд шүү дээ. Тэр Карпатсуудын одоо эрх мэдэлд урвсан, тэрэнд татагдсан, тэндээс ямар нэг хэмжээгээр одоо барьцаанаар 50 болсон манжин гэдэг шиг тийм ээ. Ийм нөхдүүд одоо үнэхээр төрд байна шүү дээ. За та бүхэн яриа түрхэн зур завсарлаад дахиад үргэлжлэх хэрэгтэй болсон байна. Дэлгэр Монголыг цацлаар сэрээдэг өвлөөсөө дэлгэсэн хадган дээр ерөөл шингээсэн өвлөөсөө буурлэжийн үрсэн цайлдаг өвлөөсөө буян дорчлонд үлзий бэлэгдэх өвлөөсөө You don't know what's in store. Open your head, take a glass. Don't be scared. I'm right here. You wanna be high. The power of Boss, the scent, the new fragrance for men. За та бүхэн нэлээд том сэдвээр явж исэн. Арчилсан холбооны анхдагч нарыг одоо тэрийг би авчирсан, энийг тэр авчирсан гэдэг нэг юм уу гэдэг. Жишээ нь амар санаа зогт сайхныг амарснаа та хоёр болохоор Батүүлэг, Баасан лам зоргийг олж ирсэн гэдэг. Илбэг дөржиг хэн олж ирсэн юм бэ? Олж ирнэ гэдэг ч бас их Дагуулж ирсэн юм уу? айхтраг байшгүй. Гэхдээ энэ бол зүгээр юу шүү дээ. Түүх гэдэг юм бол бодитоор үлдэж явах ёстой юм гэнэлээ. Түүх бол өөрөө шинжлэх ухаан. Шинжлэх ухаан өөрийн арга зүйтэй, өөрийн одоо баримттай. Тэр баримт нь нотлохотой. Энийг өөрөө юм бол хожим үнэн хутлаа үлдэж явах ёстой. Энэ бол угаасаа хууль, шинжлэх ухаан. Жишээлбэл та бол бас баримжаатай сонссон байна. Яг одоо үнэхээр цогц сайхныг бидэртээ дагуулж ирсэн хүн бол амарснаа. Амарснааг бид нар авчирсан хүн бол амарснагийн ангийн залуу гэж байгаа. Манай нэг архитект залуу байдаг. Нэг анхны эдийн нэг жишээлбэл ингээд дамжаад эн чинь угаасаа хууль шүү дээ. Дамжаад явна шүү дээ.
Жумдан кино найруулагч та нар мэдэх баг. Сайхан найруулагч. Жумдан бид нар киноны эвлэлээс эхлээл тэр найз нөхөд Жумдан эргүүлэг гэдэг кино залуу мөтөчтэй 2 дугаар зөвлөгөөний төгсгөлд нь гарсан юм. Их маргаантай болж манай сүрэн жууга яруу нарыг сүрэн жууга босч шүүмжилж энэ л одоо ёс Их сонин кино тий. Сонин гэхдээ бүтээлчийн хувьд бол найруулагчийн хувьд сайн бүтээлтэй. Тэгээ Жумданы гэр утастай байхгүй юу? Гэр нь утастай. Тэгээ манайх замын нөгөө хоёр талд байхгүй Жумданы манайх хоёр 11 дугаар хоолт. Тэгээ бид нар одоо найзууд учраас Жумданыхаа утсыг ашиглаж явахгүй да. Тэгсэн Жумдан манад уран бүтээл яриад байдаг. Улаан хоёр бол улаан диплом үзүүлээд байдаг. Найз нь одоохон гэж байгаа утсыг ашиглаад байдаг. Нөгөө л утсыг ашиглаж баахан усууд яриад байхгүй да. Тэгээ Жумданы гэрийн утсаар элгүүл оржийг анх дуудчихсан. Тэгээд дараа нь зөвлөгөөнд харсны дараа харамсалтай нь монголчууд бас ингэн тийм л дээ. Хүн чинь ингээд нэг сэтгэл нь онгоод жишээлбэл одоо нэг хүн агсан тавьчихвал тийм ээ. Эсвэл нөх одоо баярлдаг нэг сайхан баярлж бол. Ингээд чэйжэн төхөөгөө гаргаж яваад нэг сэтгэл онгооч юм тэгээ марчдаг байхгүй. Үндсэн үйл хэрэг. Тэр яг тэгэндээ та нар гэдэг ахтал зөвлөгөөнд тараал байхгүй. Энд ч орон нутгийн аймаг руугаа явцсан. Нөгөө хэд хүн байдаг. Тэгээ амар санд хөдөлмөр сан дээр амар санаараа гүйж очлаа. Ашгүй байж гэн амар сан. Амар сан фото сэтгүүлж байсан. Фото зурулж байсан байхгүй. Олдвол гадуур явчихна л да. Ашгүй байж. Тэгсэн оюун өгч байж. Тэр нэг өрөөнд байлаа баг. Оюун өгч хөдөлмөр сан дээрсэн шүү дээ. Тэгээ гуруула цайны газар нь ороод нэг цайныг бүүлчихүүлээ янгаараа бошоохон хэлсэн ямарсан. Гэхдээ яасан байж нэгдүгээр чинь нэг 50 хүн ч нааваа. Хоёрдугаар нөгөө нөхөд маань хайч. Аль хамт явъя. Хойлоод тарлаа усан суугаад тэгээ офицерууд орж элбүүд оржиг. Олж ирсэн үү? Олж ирхшээ очиж ирсэн тий. Ер нь л аль нь л нэг л хойрог байсан, Батүүлч гэсэн элбэг дөрж ч гэсэн хойрог байсан гэдэм байлээ. Тэр хэр үнний ортой вэ? Инхэ бүгдийг ярьсан шүү дээ. Тий. Би одоо чиндийн инхэгон ярьсныг яриад байна л да. Би зүгээр өөр талаас нь ярив. Эрдэнэгийн жишээ нь би анхны цуглаан дээр аваачлаа. Яг л урд оройн баахан юунуудыг өрсөн. Нийгмийн зүтгэлтнүүдийг зохиолчд, эрдэмтэд тэр дотор одоо сэнгийн эрдэнэ арга байхгүй шүү дээ. Эрдэнэ гоч нь ажиллаараа том шүү дээ. Тангадын гасангаа, чанаан гасангаа, кемах одоо хин хинчлээд баахан өөрийн таньдаг мэддэг одоо маргааш цуглаан нэр нь ирж үзээрэй. Яг тэд нэр фон хийх гэдэг байхгүй. Тэд нар бид нартай байж харагдана гэдэг бол нөгөө тас хамгаалт байхгүй. Нөгөө нэг айхтар машинаас чинь. Нөгөө нам засгийн айхтар машин байгаа шүү дээ. Тэгээд Эрдэнэго заа гэд би Эрдэнэгоор авчрах болоод. Тэгээд би өглөө анхны цуглаанд жоохон хоцорч очсон юм. Ягаад гэвэл Эрдэнэго маань гэрт нь мундаг такситай очлоо бид анх удаага орог такси барьж очлоо. Тэгсэн орсон чинь өвгөн өчтөр жоохон ханиад болчлаа. Нэрч ханиалгаад байжсэн юм байна. Тэг ингээд халаатаа уг нь одоо дэмий чам хоцоошх шиг байна гэж. Юу ярьж байгаа Эрдэнэгоос таарч одоо тэр цонхоор та хараад би такси аваад ирсэн гэж яагаад Эрдэнэгог авч очижсэн шилэл. Тий. Тэгээд зүгээр би хөгжтэй талаас нь ярьж байна л да. Харамсалтай зарим нь бол юмны ард нуугдсан байсан тэр юм бол би л дээ. Тэгээ Батуулийн би бас Батуулчин бас зарим талаар их шудрах хүн шүү дээ. Би үннийг л хэлье. Өөрөө ч одоо зөвшөөрөх баг. Батуулыг хамааснаа цогцсоо хоёр авчаалаа. Энэ монументал чимэглэлийн өдөр гэж байсан. Одоо энэ далайн хэз авсан. Тэнд чинь одоо манай жинхэнэ баримтчилтын том үйлдвэр байхгүй чимэглэлийн үйлдвэр. Тэнд бид нар ч одоо нөгөө том лоозунгуудаа биччихлээ шүү дээ. Нөгөө 40 м 10-аад м зэдэр одоо тэгээ том юм. Тэр муу зураач баримтчилт маань бичнэ шүү дээ. Үгийг бид нар яг гаргаад өгнө. Тэгээ нэг удаагийн том одоо өргөтсөн цуглаалтан дээр Батуулыг авчиг л байсан бид нар бас. Хинхэн байсан юм байл амарснаа 50 хүнч наав гэсэн чинь яг нэрнэ 50 биш ээ 5 шүү гэдэг. Тэгээ нөгөө эдэг хэлсэн. Яг намайг зоригжуулах гэж 50 гэж хэлсэн юм байна. Тэгээ буруу юм байхгүй шүү дээ. Тэгээд Батуулыг аваад иргээд амьда бид нар ч нэг Батуул гэдэг хүн сонсцсон те. Эрдэнэгийн хүү юм гэл Эрдэнэгийн хүү юм чинь хэрэгтэй л гэдэг байхгүй юу. Тэгээ Батуул ч нөгөө яг нөгөө гараараа бичгиймсээ бичсэн байдаг ш. Нөгөө нэг хууцыг нөгөө шүн наасан тэдний баригдсан хууцыг. Бухал хууцыг. Тэгээд л ирлээ Батуул аавынхаа юм саарл биелэгтэй. Би тэрийн хожим аавынх гэдэг хожим мэдсэн тэр их сонь тохиолдол. Тэгээ Батуул үнэн хэлсэн. Би хөлтгөөтэй одоо орилоос гарцсан ажилласаа. Эйнштейн харьцсан гоонлоор эдэмжлэгийн ажилтан байсан юм аа. Хөдөлмөр сонд зэтгүүч нэгэд жамбал дож эрхлэгчтэй тохирцсон. Нөгөө цагаан жамбал дорж байгаа шүү дээ. Баярлалаа та нартаа.
Би үнэхээр тэр анхны хуудас наадсан хүмүүсүүд энийг мөн нахаа манд баригдсан ам өчхөө өгсөн бид нар дахиад юм оролцохгүй гэж. Тийм учраас би бас шудраг баймаар байна. Тийм ээ. Нэгэнт би тэнд хүнд амлчихад дахиад юм оролцохгүй гэчихэд тэгээд баярлалаа. Та бүхний өрсөнд би одоо сэтгүүч болохоор тохирцсон байгаа үлмээ санд. Чамбалж байгаа юм аавна гэсэн. Ингээ босоод явдаг байхгүй. Тэг ягаад ч би энэ талд нь тэгээд Батүлийн дунд суудаараа цогцсойхон цаалтан суу таарсан. Бидээс хандал байхгүй. Нэг тийм урт банзан дээр тэгсэн нэг тал нь нэг юм дээр тавигдсан. Нөгөө тал нь газар заяа. Тэгэд ингээс уцгаацсан. Ийшээ зарим хазаагаад байгаа. Ингээд уцгаацсан. Тэгээд босоод явахлаар би хажуунаас нь татаад цогцсойгоо санаас нь татаад тийм байхгүй Батүлээ. Чи одоо юу гэж айгаад байгаа юм уу чи? Айн гэж юу гэдэг. Чи айх байсан бол анханаас яг тэр хууц нь алдсан. Тэгэхгүй найзаа чи байна хөө бид нар таг. Ингээс болгоцсон байхгүй. Тэгэл дахиж хизээч яваагүй юу? Хизээч яваагүй. Тэгээд тэр үтгээд анхны намын дараа болсон шүү дээ. Ардсан намын. Анхны намын дараа болчиход таныг завхны 23 дугаар тойрогт нэр дэвшүүлэхээр болж тохиролцоод та тухайн үеийн хураамж сая төгрөгөө төлчөөд байжсэн чи одоо энэ их хурлын гишүүн Батцэрэг би тэр тойрогт чинь дэвшээтэйгээ уйлаад гуугаад байсан. Тэгээд та тойрогоо өгцөн гэж өгнө үү? Энэ болсон. Тэгээд намын дарга байсан. Дахиад тойрог өгөөгүй гэсэн үү? Батцэрэг Завхан аймгийн Муу аны дарга байсан. За. Асал одоо өөрийгөө магтсан болчих уучлал нэстэй үзэгчд. Би очиж байгуулж Завханд арцсан олоо байгуулж. Олон аймагт байгуулсан доо бид нар өгөө тараад явдаг байсан. Тэгээд хожим 96 он шүү дээ. Тэгээд Батцэрэг намын дарга болцсон аймгийн. Тэгээд үнэхээр 23 бол тосон цэнгэлтэй их уултаа тойрог байхгүй. Завхны ганц цэнхэр газар байхгүй. Мэдээж миний төрсөн нутагч тэр чинь миний ангийнхан бид 39 төгсөд 35 одоо манай ардсан холбооны мэдээж шүү дээ. Тэгээд тэнд бол тохирцсон ерөнхий нэрмжийн дарга байлаа тэр үед. Батүл. Батүл намын ерөнхий нэрмжтэй болсон. Батүл яг штаб удирж ирсэн. Тэгээд тохирцсон би бас найз нөхдөсөө сая төгрөг олоод хийцэн байсан. Тэгсэн чинь гэрт ирсэн л дээ Батцэрэг. Тэгээд одоо миний ганц гарах шанс энэ л өөрт чинь бол одоо зөндөө тойрог байгаа штэ гэдэг. Тэгэхээр тийм болсон. Тэгээ Батүл руу ярьсан чинь одоо энэ ингэж байгаа маа чи төгсөөрөл Тойрог өгчөөч. Тэгээ би яах юм гэсэн. Би тэгээ болох юм яах вэ? Өөр чинь би тойрог болж өгнө гэсэн. Чамны тойрог болж өгнө гэсэн. За л гэсэн. Тэгэл явах та мургааш натсан чинь л ояана тойрог дуусчлаа гэсэн. Тэрнээс хойш тэгээ дандаа тойрог дууссан уу? Төгсөн. Хэд он хүртэл? Одоо хүртэл. Одоо хүртэл тойрог 16 хүртэл дууссан байгаа шүү дээ. Миний хувьд бол. За тэгэхээр та намаасаа гарсан таныг их олон нам дамжсан гэдэг юм. Та ямар нам дамжсан? Би ч одоо 3 нам дамжсан баг шүү. За. Ардсан намыг бид нар бүгд хамт байгуулсан. Тэр үед чинь ингэж бөөндөө зогсож хагаад 2 хуваагдж байсан. За ардсан намаа байгуулад ардсан намаа бөчүүлээд явъя гэсэн хэсэг нь ийшээгээ зогсно уу? Ардсан холбоотойгоо хэсэг байгаад ардсан холбоогоо шөө бэхжүүлээ гэсэн ийшээ болно гэдэг. Тэгээд зойрог элбэг дорж одоо би тэд холбоонд л та. Батүл, Дорлогжов, инкваторч байдаг юм уу? Тийм ээ? Манай гасан дорж дэлгаач. Энэ хэд маань л та. Одоо томтыг нь хэлж шít. Ингээ ялгараад энэ чинь нэлээд олон байсан юм уу? 60-70 хүн байлаа, 100 ч юм байлаа. Ингээд за ардсан холбооноос төрж байгаа гэдэг нь ойлгомжтой. Ер нь ардчлалын намууч ардсан холбооноос төрсөн шүү дээ. Тийм учраас бид нар бол хамт ардсан намаа байгуулсан. Ардсан холбооны анх дахь хурал дээр 2 сарын 18-нд 26 жил 4 хоногийн өмнө 18-нд бид нар зарлж ийл. За дараа нь Монголын ногоо намыг байгуулсан. Миний хувьд. Иргэний зэрэг намыг байгуулсан. Ийм л юм. Энийг яг надад сайн сансан нөхдүүд л олон нам дамжсан гэж ярьдаг. Бодлоо юм шиг ямар. Ийм л юм чинь. Энэ чинь ардсан холбооны даалгавраар удирдлагын даалгавраар би ажиллаж байсан шүү. Тэр намуудыг бас байгуулах, бэхжүүлэх шаардлага байсан. Иргэний зэрэг ном, ногоо нам хоёр одоо тэгээд байхгүй болох шүү дээ. Ер нь нэгдэх үйл явц явах зөв юм байна. Ингэж одоо олон жижигхэн сүүл байж байснаас энэтэй холбоотойгоор би зөвхөн нэг л юм боддгийг. Улс төрийн нам гэдэг юмны мөн чанарыг бол зарим нөхөд маань бол харамсалтай шавхатай утгаа ажиллаа. Энэ бол уулын жинхэнэ нөгөө нэг оюун санааны онлын институт явах хэрэгтэй байхгүй нам гэдэг бол.
Тэгээд тэр намайг дэмждэг хэсэг бүлэг хүмүүсээ одоо улам өргөжүүлээд тэр хүмүүстээ бодлогоо таниулаад тэдний дэмжлэгээр төрийн эрх барих хүмүүсээ төрд оруулах хэрэгтэй байхгүй юу? Сонгуулах хэрэгтэй. Ийм л байгуулах хэрэгтэй нам бол. Гэтэл одоо нам гэдэг нь хитгэн хүний одоо хувийн компани. Тий. Би Арслан намынхаа үндсэн зөвлөлтөөр үүзэхээ биш хээзэхээ болчлоо гэж олон жилийн өмнө хэлж лээсэн. Хээзэхээ гэдэг хадгалан зээлийн оршоо болчлоо. Хадгалан зээлийн оршоо. Ямар нэгэн байдлаар олсон юм уу дээрэмдсэн мөнгөө нийлүүлээд тэг үржүүлж авах гэж намд ордог. Ийм л байдал боллоо шүү дээ. Та одоо арчилсан намын гишүүн мөн үү? Би гишүүн биш. Би төрийн албаа гэж. Таныг ер нь яагаад одоо тойрогч өгдөг, ажилч өгдөг байлгадаг байсан юм бэ? Та миний сонсноор аашлан байгаа. ажилгүй олон жил явсан шүү дээ. Хэдэн жил явсан та? 20 жил явсан шүү дээ. 20 жил ээ. Миний аашных л ахалтуу. Би ч муухай ааштай юм шүү дээ. Тус-тас хэлждэг. Ямар нэгэн барьцаа байхгүй. Хүнтэй таардаг, зарчимтайгаа бол таардаг. Би нэг хэлсэндээ л байх гэж хармаад. Энэ бол миний аавын хүмүүжил. Худлаа яаж болохгүй, хулгай яаж болохгүй гэсэн. Эр хүн шиг заавал заа бай гэсэн. Миний аав тийм л хүн байсан. Их нэртэй хүн байсан да миний аав. Баруун 5 аймагт бол манай аав олон хүн таньдаг шүү дээ. Жирийн жолооч хүн шүү дээ. Тийм л юм байна. Би нэг хідэн зураг бэлдсэн тантай ярьцлах хийнгээд тэгээд би энэ аав гэснээс уучлаарай би аав ээжийн тухайн хоёр хувьд хэлжээ. За. Хүн бол эцэг эгээгээ бурхштай шүтж явах хэрэгтэй. Жинхэнэ бурхан бол аав ээж байдаг. Жинхэнэ бурхан бол багш байдаг. Гурван эрдэнэ бол энэ гурвыг хэлдэг. Тэгээд би багш нарыгаа шүтдэг, аав ээжээгээ байнга шүтдэг. Аав ээж минь одоо аав маань тэнгэрт одоод яг 7 жил боллоо сая. Цагаан сарын шинэ нэгэнд. Тэгээд нутаг явж бас нэг ёс үлдэх хэрэгтэй 7 жил дээр. Эр хүнийг тэгдэг хэрэгтэй юм лээ. Ээж минь тэнгэрт одоод 9 жил боллоо. Тэгээд хүний том хүүгийн хувьд голомтын одоо залгаж байгаа хамгийн том хүүгийн хувьд доороо бас тасаг зэрэгтэйгийн хувьд тийм ээ. Өөрөө бас олон хүүтэйгийн хувьд бич олон хүүтэй хүн шүү дээ. Аав ээж юм буян. Тэгээд аав ээжигээ модж явах хэрэгтэй гэж бодд юм аа. 50 гарсан даа ч би хүүхдээ ахтаа аав ээжигээ хайрладаг байсан. Тэр хайрын минь буян миний өдөө зэрэгтэй бол аав ээж юм буян. Төрийн минь буян, төмөө олны минь буян, багш нарын буян. Зөв санаатай ясны юм буян. Нөхдийн буян. хүн аав ээжигээ дурсна гэдэг ер нь их сайхан шүү. Би тэнийг яруу найрагч гэдэг талаас чинь харуулахыг бас хичээсэн. Гэвч битэрийн ярьцлагын цагдаа улс төр ирсээр олчлаа. Одоо нэг зураг байна энэ их сонин. За зургаа өгдөө. За энэ таны болор цомд орж байгаа шүлгүү. Энэ Шүлгүү гинэ зураг хөө. зохиолч дэвлийн 80 жилийн хойш шүү. 80 жилийн. онд. Би болорцом 7 удаа орсон юм. За. Энэ 2009 оны болорцомын өмнөхөн одоо тэр миний солгоогарын хорууны завсар харагдаж байна да. А биш зураг авч. Тэр үеийн ерөнхийлөгч Инквераас хөдөлгөөний гойны улаантыг одоо авсан. Тэр жилээ би хамгийн ерөнхийлөгчөөс авж байгаа тэр зураг байгаа. Мөн тийм үү? Тий одоо хамгийн сүүлд орж байгаа баг. Би 7 удаа орсон. Би зүгээр үгээ түмэнд хөргийл гэж ордгийг. Би боловцсон авъя гэж юусоо боддгоо. За энэ Аа. байна. Тийм байна. Инх хоёр ерөнхийлөгчөөс авч ирсэн. Тий. Биш багуун ерөнхийлөгчөөс алтан гац авсан байдгийн. За. Инквер ерөнхийлөгчөөс хөдөлгөөний гойны улаантыг авдан. Илгүүлж ерөнхийлөгчөөс Сүхбаатарын одоо. За. Тэгээд зориуд өнөөдөр бас хүндэтгэж энэ байна. Амдны Сүхбаатарыг бол би хизээш муу хэлүүлэхгүй. Энэ хүн бол гайхамшигтай баатар. Гарцаа баг. Надад бас их сонин санагдаж байна. Дэр Сүхбаатар, Дамдны Сүхбаатарын одонгоо зүйдсэн ирсэнд бас их сонин санагдаж байна. Таныг яагаад Дэр Сүхбаатар гэж бичиж дууддаг болсон юм? Энэ их хөгжилтэй. Би 1991 онд Ардын их санд сурвалжлагч. Тэр нэг жил ажилласан. 91-с 92 онд. Нөгөө 70-ад онгорлцсон үндсэн бол батлсан Ардын их хурлчин би бас сурвалжлагчаар олон хоног суусан шүү. Одоо нөө өнгө төвшин битэр өнгө төвшин бүр хилцээний дарга байлаа манай. Тий. Тэгээд тэр үед Ардын их санд 5 Сүхбаатар байсан. Аа за. 4 сэтгүүлч. Ширчингийн Сүхбаатар. Дарсрынгийн Сүхбаатар, Ширчингийн Сүхбаатар, Доржийн Сүхбаатар, Долгорын Сүхбаатар. Нөгөөх нь бол аж ахуй эрхлэсний Сүхбаатар байсан. Ингээд бүгдээр 3 Д байдаг. Тэгээд нөгөө Долгорын Сүхбаатар чинь доо,
доржийнхэн доо нэг нь дол үлүүдээ ингээд яатсан байсан. Тэгээ яах вэ бид нар ч одоо залууч байсан бас одоо бүгдээрээ дээсх батар юм чинь биенээсээ ялгах гэсэн юм өөрийнхөө бичснийг нэг одоо ялгах гэсэн юм яасан. Тэгэл би нэг л мэдгэтэл дарьсх батар гэл миний гардаг болчихгүй сонин дээр. Тэгээд дээл нөхөд маа намайг дарья гэдэг болчихлоо. Гэсэн миний аавыг дарья өвөө гэдэг байсан хүмүүс. Дарья өвөө гэдэг байсан. Аав тэр нэрэндээ ч их дуртай. Тэг намайг дарья гэдэг хаа одоо яг хаа таны нэртэл хамт туугаад гэдэгс миний хүү тэгэлгүй яхан ч аавын хүү юм чинь гэдэг. Их хаяа над нэг тийм урман өгөлдөг. Ер нь нэг чанга хатуу хүмүүс юм аа. Гэтэ тийм их зөөлөн хатуу. Тэг тийм хүн байсан. Тэгээд 8 онд биш 2008 онд тий. Аав маань амьд зэрэг байсан. 9 онд ингээд татсан. 8 онд би ааваасаа гойсон. Аава одоо намайг дарил гэдэг боллоо. Тэгээд миний нэр Дарьсх Баатар болчихлоо. Тэгээд бүр нь тогтчихлоо. Би таны дарийг ингээд нэрэндээ авч болох уу гэж болов яа тийм нэг. Тэгээд иргэний үнэтэй аль бие осоор би Дарьсх Баатар. Бүр Дарьсх Баатар. Тэгээд нэг бодлыг хүнд ачаа. Аавынхаа нэрийг давхар авч юмдаг. Нөгөө бодлыг одоо бас хаяа бахармаарч юм шиг л байдаг шүү дээ. Тэгээд нэг 20 жил гэдэг шиг аамаа намайг 42 он нэг тэнгэртэй явах юм тэгээд эмдэгтэй байж байгаа нэг айхтар хэлсэн юм аа. Миний хүүд одоо нөхөд нь ажил өгөхгүй л байна уу? Яг миний хүү. Манайх нөгөө гэр Америк элчин ажил байхгүй. Америк элчин харуул авна гэдэг юм миний хүү чи би хаачинч болно. Гэрийн ойрхон амар шигтэй харуул хийгээч гэл ажил хийгээл гэдэг өөр юмд. Ажил хийхгүй байх гэхэлэр л их санаан зовдөг байхгүй. Яаж энэ өмтөн чааваас гэр бүлээ тэжээдэг юм бол гээл. Тэгээд сүүлд нэг айхтар байсан. Одоо ч арай дэнднэ гэж. Миний өвгөө нөхөд одоо ч арай дэнднэ гэж л байсан. Тэгээ би 8 оны 9 оны аав маань 9 оны 2 сарын 9 тэнгэрт одоод 9 оны 6 сард Жинко барилгын сайд бусныхаа дараа надад ажил өгч. Газрын харилцаа барилга бюро зураг зан газрын дэд дарга. Анх удаа ажилтаа болж байгаа юм тэр үү? Тийм. Тэгээд дараа нь онцгойд ороод зудны ажиллаар нутагтаа очиод аавгаа тавьсан газар бас хөнтөл үзүүлсэн. Ёсолж аваад. Хорондоо хоорондох. Намайг ажилтаа авах гэсэн. Харсан бол гэж боддог л. 20 жил гудамд явчих сайхан шүү. Сайхан л байдیں۔ Сайн нөхдөдтэй. Бас гайгүй германилтай, гайгүй орос хэлтэй. Тэгээ хүүхдүүдээ өсгөөгүй 20 жил мөрөтний уус. Аавгаа бодож ажиллаа. Нулимс яг нулимс бол гарах хэрэгтэй юм л. Нулимс гарч иж хүм байдгийн л. Гэхдээ таныг ажилтаа болсныг харсан та очиж хэлсэн байна. Тэгэхээр тэр бас сайхан да. Тий. Сайхан санагдсан надад. Сонсож яах гэж бодогдсон. Сонсдог гэсэн. Яс ном орчуулсан шүү дээ. Энэ тэнгэрт одсон хүмүүсийн сүнстэй харьцаж болдог. Таныг их сонин ном герман хэлнээс орчуулсан байна гэж сонссон. Одоо нэлийн одон уншсан улсууд сайхан хэлсэн. Хүний амьдрал чинь хүндэлтэй. Залуугаараа ч бай их одоо сайхан олон жил ханилаа таны алдахад хүмүүс хэцүү байдгийн гэнэлээ. Маш тийм байсан. Тэгээд энэ номыг уншаад сайхан санагдлаа. Араас нь нэр нь явчих гэж бодоод байсан чи үгүй. Харин ханыхаа төлөө өшөө сайхан амьдрий гэж бодож байна. Өшөө их юм хий гэж бодож байна гэж. Сайхан хөгжмийн зохиолч өгч, сайхан одоо орчууд өгч ах, сайхан ах нар надад хэлж л байсан. Сайхан санагдсан юм л бас. Ганцхан орчуулсан ном бас. Ямар нэртэй ном бэ? Одоо тэр номын дэлгүүрүүдэд бий юу? Тэр бурханд одогсод үнэхээр бүхнийг хардггүй гэсэн нэртэй. Номын дэлгүүрт энэ төр номд ганц нэг байгаа гэсэн. Тэ. Тэгээд уншигч маань хэлсэн байсан үзэгч. Их сонин ном орчуулсан билээ. Тэр номныхын тухай яриулаарэ гэж. Тэр зөвөр яг миний сайн явах штэ. Цаад ном нь өөр их сайн ном л доо. Гэтэ би яг яс сар сууж орчуулсан шүү. Сар бүр өстэй яс суус. Таны нэг туг бариад алхаж яваа нэг зураг байдаг. Тэр зургийг өгье дөө. Туг бариад энэ зураг энэ яг ямар үйл явдлын зураг вэ? Энэ 90 оны 3 сарын 4-ний нөгөө алдарт 90 мянган хүнтэй хамгийн том жагсаал. Жагсаал уу? Тэгээ энэ нөгөө Монгол Ардын хасгалт намыг онцгорлаа хий. Монгол Ардын хасгалт намыг одоо нөгөө намаа тараа гэдэг том жагсаал шүү дээ. Харамсалтай нь энэ дээр бид нар алдаа хийсэн. Манай зарим нөхдүүд өсгсөн зарлагтаа бид нар бол
Монгол Ардын хувьсгал намыг хаана гэж үзсэн дарсан. Нөгөө Ельцин коммунист намаа хаасан шүү дээ. Яг бүр лацтаад. Тэр нь бол тухайд улсуудад их хүн туссан ч гэсэн уул нь зөв байсан. Яг зөв байсан гэвэл бүгд нэг гараанаас шинэ эрхлэх байсан. Одоо морины уралдаан аймагт төрүүдээ зарим гараа тавьчихсан байсан байхгүй. Тэгээд тэр том одоо инерцээрээ хувьсгалт нам 90 оны сонгуульд чинь олон болсон шүү дээ. Энэ коммунист намыг хаахыг болиулсан хүн нь Элбэг Дөрж гэдэг баха. Харамсалтай манай Батүл л дээ. Батүл юм уу? Батүл зөвхөн улсын төвчөөг буулгах тохироонд ороод тэгээд өсөлтөнд төгсөцсөн байхгүй. Тэгээ манайхан ч одоо манай Хишиг бот одоо нэг айлын гэдэгтэй сүүлийн үед Хишиг бот одоо талигаас самраас нь маш олон нөхдөө 62-ын бүлэгчлөө гэж байгуулж бид нар ч бас хагарч цаадарч тэд нар маань социал демократ намд хүртэл хэлж байгаа үед. Энэ бол түүх. Бид нар бол шийдвэр юу гэж гаргасан гэвэл Монголын ардчилсан холбооны тэргүүлэгчид Монголын ардчилсан намын одоо удирдлага хамтарсан шийдвэр юу гэж гаргасан гэвэл зөвхөн бид ч гэж социал демократ нам, үндэсний дэвшилт холбоо, оюутны холбоо Монгол Ардын хувьсгалт намыг тэр нөгөө нэг өмнөх нийгэм тэртээлгүй систем солигдож байна. Өөрөө баруун даяараа солигдсон. Тэртээлгүй тэнд бас хааж байна те. Тэгэд энд бас хаах хэрэгтэй байсан байхгүй. Тэгсэн бол маш олон хүмүүс их зөв замаар эхэлж өнөөдрийн байдал их л өөрөө хасан багч боддог. Тэрийг их л том алдаа хийсэн гэж ярьдсан байлээ. Одоо үнэхээр алдаа. тэр тухайн үеийн коммунист намын бүр хөрөнгийн хураагаад тэгээд хаастай байсан гэж. Хөрөнгийн хураагаад төрийн мэдэлд аваад тийм ээ. Тэгээд бүх намуудыг нөгөө шинээр үүсэж штэ ардчилсан чиглэлийн намууд. Ардчилсан нам, социал демократ нам, үндэсний дэвшлийн нам, ногоон нам, цэрэгэн мандлын нам гэж одоо хувьсгалт намын тэр нэлээд томчул байгуулсан штэ. Одоо Бям Сурангаа, Гом Сурангаа, одоо миний мэдж байгаа одоо Цолмон, одоо сайд эдгээр байсан штэ. Инх сайхан ч байсан санагдаж байна. Инхэл зөв байсан бол таны шүлгийн номыг харж агаад би эндээс нэг шүлэг их таалагдсан. Энэ магадгүй таны яг зан ааш амьдарч ирсэн түүх чинь юм шиг. Би төгсгөлгүй гэж Монголын ардчилсан холбоонд зориулв гэж. Үннийг ямагт 90 онд бичсэн юм бэ? 90 онд бичсэн шүлэг юм уу энэ? Бүр яг 90 онд уу? Үннийг ямагт үүлэн бусын сүүдэрт дайрдагт би нар болдог. Үрд хизээд зүүдэн бишийн цэвдэх хайрдагт би гал болдог гэд. Энэ надад энэ хэсэг нь их таалагдж байна. Тэмцэх гэж үхэж биш, ялж бүр биш, үеийн үед тэмцэх гэж би амир сэтгсэн гэж. Төгсгөлдөө их гоё те. Төгсгөлийн яг би чэйжэрээ мэддэг юм аа. Энэ 90 онд бичсэнийг би ер нь юмыг бодж байгаа баримттай ярих гэж хичээж байна л да. Тэр нь ч дээр ер нь. Ягаад гэвэл эргээд үзэгчд юм уу нөхөд маань бас янз бүрийн байдлаар намайг зөвтгөх уруутгах юм гарч болно шүү дээ. Тэр хэрэгтэй юм чинь. Тэгэхээр энэ 90 онд гэдэг нь яаж нотолж байгаа гэхээр 90 оны үнэн сонд төдөөг тавьсан. За. Үнэн сонд 90 онд хэвлэгдсэн сонио. 90 онд төдөөг өөрөө тавьсан юм байна. Тэр үтгэл би 4 өдрийн дугаартаа болж өгөө та тавьчаарай гэж чинь инээгээд үлдчихсэн. Яагаад гэвэл миний сайн өдөр юм аа. Тим зөрөгтэй тэнэг байлаа шүү дээ бид нар ч одоо залуу. Төдөө өмнөөс тэгэл хийчдэг. Тэмцэлд ялахын тэрс тавилан мэднэ. Тэмцэх гэж тэмцэхээс зөвхөн ялах гэж тэмцэхийг үзэн ядна вэ? Ялалт өхөн ялагдал болдгийг, ялагдал өхөн ямагт тэмцлийн эхэн байдгийг хүмүүн төрөлтөн хизээ цөмөрөн ухаарна. Яг тэр мөчөд цуг тэрэгшинтэй эцгийн яс тарихнаас үүдсэн эхийн цус махнаас тасарсан элрийн сүнс мэдрэхүн исэн эрхтэнтэй энэлэнд хүмүүнийхээ бид эргэж төрн би орчлон эхлэл үгүй би эхлэл үгүй тэмцэл төгсгөл үгүй би төгсгөл үгүй. Энэ үнэхээр гайхамшигтай шүлэг шүү. За ингээд бидний урилгыг хүлээн авч ирж ярилцлага өгсөн танд баярлалаа. Цаг 30 минут гэдэг маш хурдан. Мэдээж танаас асуух юм, таны ярих юм их байсан бах. Ингээд таны ажилд амжилт хүсэж амьдралд чинь сайн сайхан бүхнийг хүсье өрөөё. Баярлалаа үзэгчдэд баярлалаа. Нулимс гаргасандаа бол өршөөд ирэхгүй шүү. Энэ бол хүн байгагийн бас нэг хэрэг юм болоо гэж би өөртөө харин баярлжлаа. Баярлалаа. За баярлалаа. Баярлалаа үзэгчдээ. Цензургүй яриа нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар үгээр өндөрлөж байна. Эх 7 хоногийн даваа гарагийн 21 цагтаа эрг уулзлаа баяртай.